Зохиолч Батсүхийн Мөнх тэнгэр. Зохиолыг уншсан Цэдэн Содномын Зол жаргал. Лам багш. Дэлгэр ихшгэлэнгээ хотын зүүн хэсэгт байх нэгэн жижиг цэцэрлэгт хүрээлэнд хүлээн сууна. Уулын тэр хоёр 21 цагт уулзна гэж тохирсон ч одоо 22 цаг болж байлаа. Гадуур явах хүмүүс цөөрсөөр сүүлдээ ганц нэг хэн болов. Дэлгэр түүнийг хүлээх зуур өчигдөрхөн телевизээр гарч байсан янз бүрийн гэмтгэргүүд толгойд нь байн орж ирэн сэтгэлийг нь зовооно. Хоёулаа явж байсан охины нэгийг нь олны нүдэн дээр машинд чихээд аваад явчихсан бөгөөд хэд хоногийн дараа хулгайлагдсан охины амьгүй болсон цогцыг хогийн пүнкер дотроос олсон гин. Бас нэгэн залуу лагерийн байшинд хоёр хүнийг хэрцгийгээр тамлаад хашаандаа болсон бөгөөд дараа нь өөрийгөө боомлж алсан л гин. Ойр нэг ганц донтой этгээд царайлаг өндөр хөөрхөн гисэн охтыг эртнээс судалж дагсаар мөн л сул доройг нь ашиглан хулгайлж дур хүслээ хангадаг болжээ. Тэр хэдий амийг нь хөнөөдөггүйж түүний дайралтанд дурдсан охин сэтгэл санааны гүн өөрлөлтөнд орж хизээж эдгэршгүйгээр галзуурдаг ажээ. Тэр этгээд баригдаагүй байгаа юм. Өдөр алдаж шөнө гихчээр шөнө ороо уулзах дэмээ юм. Ер нь дараагийн удаа дандаа гэрт нь очиж явах болно. Тэгэхгүй бол юу ч болох юм бэлээ гэж бодон зогсно. Цаг ихэндээ удаан явж байсан ч сүүлдээ хурдалж эхлэв. Энэ нь ихшгэлэн санаан зовсных юм. Дэлгэр ихшгэлэн 2 жил үерхсэн хосууд бөгөөд хэд хоногийн өмнө нэг асуудлаас болж муудалцаж харьцаагаа түр тасалжээ. Харин дэлгэрт өнөөдөр түүнтэй уулзах боломж гарсан юм. Гэвч тэр ирээгүй хэвээр. Уулын дэлгэрийн мэдих хамгийн сайн цагт барьдаг зарчимч хүн бол ихшгэлэн хэдийж одоо уцааж авахгүй бас ирэхгүй байгааг нь гайхаж өөрт нь ууралсан учир ингэж байгаа хэмээн бодож өөрийгөө тайвшруулна. Харуу бөрөө болох үед дэлгэр уламж их санаа зовж эхлэв. Ирж явтал ямар нэг юм болсон юм болов? Уцаа алдчихсан юм болов? Уурлаад буцаад явчихсан юм биш байгаа да. Арай хин нэгэн түүнийг дэлгэр цааш бодохыг хүссэнгүй. Түүнд нэг л муу савин татаад эхлэв. Саяхан зүг зүгээр байсан цаг агаар гинэт муудаж салхилан шороогоор шуурч согтуу хүлчүү хүмүүс ойр хаваар ихслээ. Хэрүүл шуугаан, уйлаа майлаан, орлон хашгираан чихэнд нь хадаж хорвоогийн муу муухай сэтгэлийг нь гүнийг эзэмдэв. Гэнтэл тэр итгэл найдвар тээж ирээдүй гэрэлтүүлсэн нүдээр хорвоог харахаа боллоо. Энд ямар ч гэрэлт ирээдүй итгэл найдвар алга. Энд зөвхөн уй гашуу, цөхрөл гутрал, амьдрах хүсэлгүй болсон өгтлүүд л байна. Өгсөн хүн гэдг нь амьдрах хоног нь барагдаж амьсгал хураан сүнс нь хаа нэгтээ хийсэн одсон цогцыг хэлдэггүй бөгөөд өгсөн хүн нь угтаа ямар ч амьдрах итгэл найдваргүй болцоход хаашаа ч юм ямар ч зориггүй гэлдэх хүнийг хэлдэг гэж дэлгэр боддог үлээ. Тиймээс одоо дэлгэрийг өгтлүүд тойрон хүрээлжээ. Цэцэрлэгт хүрээлэн тамийн тугал болж хувирлаа. Бүх зүйлс дэндүү хурдан хувирч өөрчлөгддөг ажээ. Саяхан нар гарч байсан ч бороо болон хувирч өглөө хамт угтаж байсан хүн танихгүй мэт аашлж хажууд инээж явсан сайн найз нь нэг л мэдхэд амсан дотор хизээч эргэлзрэхгүйгээр өөр дундхолно. Одоо энд тэндгүй цөхөрсөн хоолой, эмэгтэй хүний мэгшэн, согтуу балмад орлон хашгираан чихэнд хадна. Тэр тэнд гэрлийн чийдэнгийн доор нэгэн согтуу балмад ир эхнэрээ бололтой нэг эмэгтэйг хайр найргүй зодож байв. Ээжигээ хамгаалан аавынхаа гараас зуурах бяцхан хүүхдүүд аавдаа өшөөлөөлөн газар унах гэдгийж эргээтэл босоод ирнэ. Болооч дээ аава, ээж өгч байгаа штэ. Ээжид ямар ч мөнгө байхгүй. Бид юу ч олж чадаагүй. Химэн тэд уйлан бахирсаар хоолой сүүжээ. Хажуугаар нь зүрх хүн байсан ч хинж болиулсангүй. Хорвоо ийм л хатуу юм да. Дэлгэр юу ч бодохыг хүссэнгүй. Толгойд нь ганц ихшгэлэн л эргэлдэх аж. Тэр ихшгэлэнд хязгааргүй ихээр санаа зовж ямар их хайртайгаа мэдэрч байлаа. Хэрвээ ихшгэлэнд ямар нэг муу зүйл тохиолдсон бол дэлгэрийн энэ хайр юу ч өөрчилж чадахгүй билээ. Энэ хайр инэрлгүй хүйтэн харанхуй ертөнцөд ихшгэлэн яавч ганцаар явж чадахгүй. Ойд төөрсөн янзгыг тойрон шүлсээ азгаруулах галзуу араатнууд мэт өрөвдөх сэтгэлгүй этгээдүүд түүний цамд хөндлөлсөн авчруулсан байх. Дэлгэр яахаа мэдэхгүй бухимдан дэмэл тамхи хасааж хурдан сорно.
Тэр энэ газарт байж тэсгээ болоод Игшгэлэнгийн эрдэг зүг рүү алхаж эхэллээ. Игшгэлэнд ямар нэг муу зүйл тохиолджээ. Одоо харанхуйгаар түүний эрдэг замаар хайхаас өөр аргагүй бололтой. Хайртай хүн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хэл чимээгүй алга болох хэнд ч хэцүү байдгийг хүмүүр мэдхүлээ. Юу ч хийж, яаж чадахгүй байх нь үгснээс долоон дор бөгөөд сэтгэлийн тамд унгадаг. Гэвч залуус мэдсээр байж нэгнээ хуурч, зовоож, гомдоож, өргөлж сэтгэлийн тамд унгаж байдаг нь харамсалтай. Дэлгэр түгшин алгаагаа хурдсган алхаж явтал хойноос нь "Хөөй, дэлгэрээ!" хэмээн ууртай хоолой орилов. Дэлгэр эргэн харлаа. Түнэр харанхуй дундаас түүний хайрт Игшгэлэн нь гэрэл цацруулан ирж явна. Түүнийг хараад дэлгэр хязгааргүй ихээр баярлаж сэтгэл нь агуу их тайвширлыг мэдрэх шиг болов. Тэнгэр цэлмэж буй мэт орчлон хорвоо хүртэл эргээд хэвийн байдалтай орлоо. Бүх зүйлс эерэг дулаахан санагдаж өөрөн ирэхгүй инээмсэглэлээ. Хэдий Игшгэлэн ууртай харагдаж байсан ч тэр инээмсэглэгээ болж чадахгүй байв. Түүний мэдих орчлон ертөнц эргээд иржээ. Дэлгэр яаран түүндээ очиод шууд тэврэн үнслээ. Игшгэлэнд энэ үнсэлт маш их таалагдлаа. Тэр ч гэсэн дэлгэрийг санан өгүүлж байсан юм. Гэсэн ч уур нь хүрээд түүнийг түлхэв. "Чи намайг ганц цагч хүлээр тавьчихгүй явж байгааг бодоход надад гайргүй бололтой тийм үү?" "Үгүй ээ. Би чамд санаа зовсондоо эрдэг зүг рүү чи явсан. Удас чинь холбогдохгүй. Бас чи ирэхгүй байсан болохоор санаа минь ямар их зовбоо. Яагаад намайг хүлээлгэсэн юм бэ? Чамайг бодохоор уур хүрээдээсэй. Тэгэд гашраа гэж бодтол чи тэсэхгүй явчихлаа. Би чамайг ингэж хурдан явна гэж бодсонгүй нэрэ. Намайг уучлаарай. Миний буруу. Угаасаа чиний зөв байсан ч чиний буруу. Ойлгов уу?" "Ойлголоо." Дэлгэр дотроо инээмсэглсээр байлаа. Түүнд загнуулаад ч хамаагүй хажууд нь байх үнэхээр сайхан юм. Энэ сүүлийн боломж. Ахиж алдаа гаргавал хоёулаа өөр сална гэж мэдэрээ. "Ойлголоо." Тэр хоёр ингээд эвлэрлээ. Үнэн дээр Игшгэлэн ч гэсэн дэлгэрийг санаж байлаа. Сүүлийн үед Игшгэлэн өөрийгөө ч яагаад байгааг мэдхээ болжээ. Дэлгэрийг гэв гинэд үзэн ядаж, бас гэв гинэд хайрлах сэтгэл нь ундарна. Ямар нэгэн далдын хүч түүнийг дэлгэрээс холдуулж, хойшин чангааж зулгаагаад байгаа мэт санагдах болжээ. Үүнийг ээжтэй хэлсэн ч ээж нь олон юм ярьсангүй. Яагаад тэр хоёр маргалдсны учрыг тэр хоёр өөртөө ч мэдэхгүй байгаа билээ? Үүнд нэгэн учир бий. Энэ нь эртнээс улбаатай ба ирээдүйд ч аимшигт эмгэнэлтэй явдлыг тэр хоёрт учруулж магадгүй. Хэдий хинж тийм үйл явдлыг хүсдэггүйч заримдаа ямар нэгэн айдаг зүйл чинь аажмаар хойноос дагаж өөрт чинь ойртсоор яг ард чинь тулж ирэх үед л бид мэдрэн эргэж хаардагч бүх юм ороодсон байдаг үлээ. Игшгэлэнгийн ээжийг цогцолмоо гэдэг шашинд гүн итгэсэн нэгэн бөгөөд дэлгэрт сайн ханддаг нэгэн. Дэлгэрийн ар гэр нь ганц охиныг нь ирээдүйд тийм ч сайн амьдруулж чадхаар биш гэж үздэг ч гэсэн түүнд найджээ. Тэр охиндоо танилцуулахаар бодсон хүн байсан ч Игшгэлэн тэр залууг нэгнүүдээрээ ч тоож харсангүй. Цогцолмоо ганц охиндоо хайртай учир хүслээр нь болгожээ. Уул нь бүр анх Игшгэлэн төрхөөс өмнө хэвлэлтэй хүүд хийж байсан ч 9 сар эрүүл бойжиж байсан анхны хүн амьгүй турж нэг хэсэг цогцолмоо асар их уй гашууд автаж бараг л хагас галзуу байдалтай болжээ. Гэвч хайртай нөхрийнхөө асар их хүчин чармаалтын ачаар хуучин амьдралдаа иргэн ирснээр Игшгэлэн төрж энэ хорвоо дээрх юунаас ч үнэтэй ганц зүйл нь болжээ. 3-7 хоногийн өмнө цогцолмоо охиноо дагуулan өөрийн амьдралдаа итгэн даатгадаг нэгэн эртний танил маш сайн гэдэг лам найз дээрээ очин хосуудын ирээдүйн амьдралын талаар хэлж өгөхийг гуйжээ. Игшгэлэнд тэр лам таалагдсангүй. Тарган цулцгар гэдэстэй ямар ч хөмсөггүй бөгөөд ногоон чим шиг, шар чим шиг хачин залтай нүдэрээ түүнийг цооширт хажээ. Түүнээс ямар нэгэн эвгүй үнэр ханхлах ба уугаж буй арцны үнэртэй холилдон үнэртэж дотор муухай эргүүлнэ. Тэр лав сайн хүн гэхээсээ илүүтэй бүр хүн биш юм шиг санагджээ.
Гэсэн ч тэр ламыг сайхан үг хэлнэ гэж найдан дотроо залбирч суухдаа бодож ч байгаагүй хачин зүйлийг айлтна гэж бодсон ч үгүй. Танаа охин тэр залуу хоёр тийм ч таарамжтай хосууд биш юм. Анхандаа бүх зүйл сайхан байх хэдийч хэсэг хугацааны дараа охин чинь шөнө бүр яолон уйлж өдөр бүр чөчөрч суух болно. Хүргэн чинь өглөө бүр уг дуугүй гараад шөнө дондор хашгиран орж ирэх болно. Үйлийн үрээр учирсан хүмүүс тул дундаас нь хүн биш цусаар хоололдог чөтгөр төрх юм байна. Төрөх төрөхдөө ихийнхэн толгойг залгиж төрнө. Эртхэн зайгаа бариул зохилтой гэжээ. Игшүүлэн энэ үгийг сонсоод хэсэг зур шоконд оржээ. Тэр хэдий энэ бузар үгсэд итгэхээгүй ч шашин номонд болон эртний найздаа итгэсэн цогцолмоо шууд л охиноо салахыг ятгаж гарчээ. Игшүүлэнд үнэхээр хэцүү байв. Гэрт байхад байнга л ээж нь өглөнө. Хэдий дэлгэрийг дагаад хамтдаа хаашаа ч юм явахыг хүсвч сайхан амьдрал болон аавыгаа орхиод явахыг хүсэхгүй байлаа. Салах талаарч бодхоос айж байв. Нэгэн өдөр дэлгэртээ уулзаж энэ талаар хэлснээс болж тэр хоёр маргажээ. Уулын дэлгэртээ эвтэйхэн ярих гэж хичээсэн ч өөрийн ирэхгүй тэр ламын үнэн юм шиг өнгө аястай яриад болохгүй байжээ. Энэ өдрөөс хойш тэр хоёр эргээд хэвийн харилцаанд орсон ч игшүүлэн нэг л биш болжээ. Дэлгэрийн хувьд түүний мэдих игшүүлэн даруухан, шудраг, сайхан сэтгэлтэй бүсгүй байсан бол одоо өдөр ирэх тусам ааш зан нь өөрчлөгдөж нэг л өөр хүн шиг санагдах болжээ. Дөлгөөн гарц нь өөрчлөгдөж оронд нь 50 бос эргэлдсэн нэг газраа тогтдоггүй айлгүй юм шиг нэг хачин харцаар өдөөс нь харсав хүн болгоныг цочоох ба амнаас нь гардаггүй хараалын үгс урсаж хажуугаар нь зөрсөн эмэгтэй болгонтой дэлгэрийг хардаж айлгах болжээ. Учир нь өмнө нь хизээж хардаж байсангүй. Дэлгэрийн ажил үйлсч бүтгээ болж байнга бүтэлгүйтэн хүзүүгээр нь хүндүрлэн өвдөх болжээ. Нэг шөнө унтаж байгаад хэн нэгэн хоолойг нь баймалсан мэт амьсгал нь боогдон сэржээ. Босоод хартал хүзүүнд нь хурууны хором гарч хумс шигдээд орчихсон цус гарч байжээ. Дэлгэр мэл гайхад шоконд орчихов. Хажууд нь хинж байхгүй байсан ч хэн нэгэн түүнийг яалтчгүй баймалсан юм. Аазтай одтой үргэлж харц дээгүүр явдаг байсан бол одоо уурлаж бухимдан доош гарч явах болсон байна. Өдөр ирэх тусам нөхцөл байдалд ордож байсан ч тэр бүх зүйл сайхан болно гэж найдаж байв. Нэгэн өдөр дэлгэр багын найз болох Төмөтэй уулзахаар болжээ. Найз нь өөрөө түүнтэй уулзъя гэжээ. Төмөйг зарим хүмүүс сонин зүйл ярьж мэдрэл муутай мэт харагддаг гэдэг боловч зарим хүмүүс зүн бэлэгтэн далдын хүчтэй хүн гэцгээдэг. Дэлгэр найздаа итгэдэг билээ. Түүнийг баг байхад гэрт нь хулгай оржээ. Үүнээс болж гэр орно нь хэрүүл маргаан уйтгар гунигт давтлаа. Үүнийг Төмөйд хэлгээд тэр танаа аавын чинь найз авсан байна гэж хэлхэн тэр. Дэлгэр үүнийг аавдаа хэлсэн ч мэдрэл муутай хүүхдийн үгийг олон хүнд ярьлаа гэд алганы ам тамсжээ. Гэвч энэ үнэн байсныг эцэст нь бүгд мэдэж аавынх нь нэг найз нь өвчнөдөө шаналж өгөхийн даван дээр байсан охиноо аврахын тулд тэднийхээс үнэт идэл хулгайлан авснаа хүлээж хэрэгээлчлэн нүглээ наминчилжээ. Тэр охиноо аварч чадаагүй юм. Дэлгэр багадаа Төмөйд итгэдэггүй байсан боловч томрох тусам эгэл нэгэн биш гэдэгт итгэж эхэлжээ. Тэр ирээдүйд таньдаг хүмүүсээс нь хэн үхэж хэн төрхийг болон ямар нэг сайн муу үйл явдлыг урьдчилан зөгнөж чаддаг болжээ. Төмөйтэй хамт явж байхад дэлгэрийн нүдэнд харагддаггүй зүйлсийг харж түүнийг хамгаалж бас өөрт нь муу юм хийсэн болон дургүй хэн нэгний шоглох зэргээр хариугаа авч чаддаг ба түүнийг хүндлэх хүмүүс байхад айх хүмүүс ч байдаг байсан юм санаж. Мөн Төмөй хэн нэгэнтэй хэл амаа ололцохдоо тийм ч сайн биш ч гэлээ өөрт таалагдсан ямар ч эмэгтэйг хэдхэн үг солиод өөртөө дурлуулж чаддаг ба үүнийгээ хизээж буруугаар ашиглан огтыг гомдоож байгаагүй юм. Дэлгэр нэгэн намуухан дуу ушгалсан бүдэг гэрэлтэй паб дотор пяв шимэд бодлогошрон сууж байв. Удахгүй Төмөй ирж явахыг цонхоор харлаа. Төмөй үргэлж дэлгэртэй уулзахдаа инээмсэглэн ирж явдаг боловч энэ удаад духан нүрслэгдэж муухай харсаар ирж явна. Яг л үцэн яддаг хүн рүүгээ хардаг шиг харцаар түүн рүү харж байгаад дэлгэр ихэд гайхаж байлаа. Төмөй орж ирэн түүн рүү хурдан алхасаар хурч ирээд урдан суулаа. Төмөй түүнтэй мэд ч мэдэлгүй ийн хэлв.
Хойно чинь хоёр чөтгөр хүзүүнээс чинь оол суучгаа зогсож байна. Чамд юу ч мэдрэгцэнгүй юу? Дэлгэр цочин нуруугаар нь хөөд таав. Яг л энэ үед тэр мэдэрчээ. Ямар нэг зүйл түүнийг ойрд салахгүй дагаад байгаа юм шиг түүнд мэдрэгдээд байв. Үнэхээр хэн нэгэн түүнийг алхсан газар бүртэн даган алхаж унтаж байхад нь дээрээс нь цоо ширтдэг байжээ. Юу яриад байна? Яагаад тийм байдаг вүлээ? Гэхдээ миний хүзүү нуруугаар ойрд чилж өвдөд байгаа. Хэн нэгэн чамд хараал хийчихэж бүр чамайг алах хараал байна. Чи хэн нэгэнд муу юм хийгээ юу? Үгүй ээ. Би хэнд ч муу юм хийгээгүй. Аль дээр ихшлийн бит хоёр муудалцсан. Гэхдээ буцаад нийлчихсэн. Яг үнэндээ ойрд ихшлийн нэг сонирн байгаа. Зан ааш нь нэг сонирн болчихсон. Өөр хүн шиг л. Ажил үүсч бүтгэ байлаа. Би бүр яахаа мэдгэ болоод байна. Саяхан нэг шөнө унтаж байтал хэн нэгэн хоолой бомлоод өөхөх шахсан. Сэртэл хүзүүн дээр хурууны хумсны ором гарчихсан байсан. Гэхдээ хажууд хинч байгаагүй. Би ч айгаагүй л дээ. Гэхдээ гайхсан. Юу болоод байгааг ч ойлгохоо байлаа. Найз нь одоо яах вэ? Ийм л учраас би чамтай уулзахаар шийдсэн юм. Чамд ямар зүйл учирсныг би мэдэрсэн. Гэхдээ яг юу болсныг, ирээдүйд юу болохоо надад харагдахгүй байна. Их л аюултай юм байна. Юу ч гэсэн эхлээд хойно ч байгаа хоёр чөтгөрийг би хөөж явуулах болно. Тэгэхгүй бол чамайг өнөө шүнж хөнөөж мэднэ. Тайван суужээ. Түмээ ингэж хэлээд өөрчлөгч охиноос очин буцалсан халуун ус аваад хэн нэгэн рүү цацаж буймад дэлгэрийн хойд хоосон зай руу цацаж орхив. Яг энэ үед тэр цацсан газраас нь хачин муухай хоолой бахираад дэлгэрийн хажуудах цонх тас хийтэл хаг усрлээ. Энэ бүхэн хоромхон зөөр болоод өнгөрөв. Цонх хагарах чимээнээр тэнд байсан цөөн хэдэн хүмүүс очиж өөрчлөгч охин айсандаа хашгирав. Тэд одоо дэлгэрийг цонх хагалжглаа гэж бодож байгаа нь тодорхой. Түмээ буцаан суугаад дэлгэрт ойртон цонхоор зүхтаад явчихлаа. Гэхдээ ахад өргөж ирэх болно. Тэр үед нэг мөсөн газрын гүнд гарч ирэхэргүй болтол нь шийдэх болно. Дэлгэр бараг л шоконд орчход байв. Найздаа энэ үед итгэмээргүй мэт санагдавч саяны болсон бүхэл зүйл түүнийг итгүүлж байлаа. Хаанаас ч юм бэ гарсан тэр зүрхцэлсэн муухай дуу. Бас цонх нь хагарсан зэрэг нь түүнийг айлгаж байсан ч түмээ түүнийг илүү гайхшруулж байв. Яг л тэр хүн биш юм шиг. Дэлгэр уулын шашинд итгэдэггүй боловч далдын хүчинд итгэх итгэлэн нэмэгдлээ. Ойлголоо. Би одоо яах вэ? Сууж унд. Хэвтэж ундах юм бол чиний амийг авч мэднэ. Алхам тотомтой болгоомжтой бай. Үхэл чамайг дагаад явж байгаа шүү. Ойлголоо. Тэр чамд дөхөөд ирэхээр би чам дээр очих болно. Баяртай найз минь. Түмээ ингэж хэлээд явлаа. Дэлгэр гайхсаар хоцров. Тэр түрхэн зур ихшгэлэнг мартаад байсан ч буцаад л саналаа. Тэр минь юу хийж байгаа бол? Одоо яаж байгаа бол? Түүнд ямар нэг муу зүйл тохиолдсон. Юу болсон юм болоо? Түүнийгээ санаж байна. Яах вэ? Би яагаад юу ч хийж чаддаггүй юм бэ? Химээ шаналн бодно. Тэр хагархай цонхны төлбөрийг төлөөд саяны пабаас хөөгдөх шахан гараад өөр пабад орон уун сууна. Нэг их уудаггүйч хэцүү асуудал гарахаар яалтчгүй ганцаараа уучдаг байв. Харин маргааш нь хэцүү асуудлаас гадна толгой нүвдэж хамаг биеийн нянгинан өөрийг нь зовоно. Тэр согтжээ. Игшилэн рүү залгах боловч тэр утсаа огт авахгүй байв. Түүнийг энэ харанхуй шөнө хаана юу хийж байгааг мэдэлгүй ихэд шаналн гэртээ л аюулгүй байж байгаасаа гэж ил залбирч чадхажээ. Нэг л мэдэхэд дэлгэр пабаас гарan харанхуй гудамжаар баг зэрэг говин явж байлаа. Тэр юунаас ч айсангүй. Сайн найз нь ирээд игшгэлэн алтхаас өөр босод айцыг нь хөөн явуулсан учраас тэр игшгэлэн алдах айдас. Өчигдөр тэр хоёр уулзжээ. Энэ уулзалт түүний мэдэх хамгийн хачирхалтай уулзалт байжээ. Игшилэн түүнд анхаарлаа хандуулахгүй өөр зүйлд анхаарлаа хандуулах бөгөөд ярьж байгаа зүйлийг нь бараг л тоосонгүй. Хажууд нь уцаа галзуу юм шиг оролдон хэн нэгэнтэй чаталж бас өөр нэг залуутай айл хүтэн ярина. Тэр яаж дуусныхаа дараа хараа би өөр хүнтэй нэг удаа кинонд явж болно үсттэй хэмээн асуув. Дэлгэр гацсан төгдөрлөө. Тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч за тэгдэ хэмээн зөвшөөрчээ. Дөрвөцвөл тэр яаж ч аашилж мэдэх байв. Игшгэлэн зөвшөөрсөнд нь үнэхээр баярлаж жаахан хөөхөд шиг үсрэн дэвцэж байлаа.
Дэлгэрт Игшгэлэнгийн биед өөр хэн нэгэн орчхоод түүнээр давхуурхаж байгаа юм шиг л санагдана. Эсвэл хэн нэгэн түүнийг ховтоодж байгаа юм шиг. Тэр шал өөр хүн болж хувиржээ. Гэвч дэлгэр төвчээр шийджээ. Игшгэлэн Кевиндээ орж магадгүй гэж найдан хүлээж байгаач энэ үнэхээр хэцүү гэдгийг бид бүгд мэднэ. Дотроо уур нь хурж хорсон шаналж хэрвээ энэ бүхэнд хэн нэгэн буруутай бол түүнийг яавч зүгээр өнгөрөөхгүй гэдгээ өөртөө амлажээ. Үнэхээр энэ бүхний ард нэг хүн байгаа гэдгийг өнөөдөр батлагдсан билээ. Дэлгэр ингээд гудамжаар тэнийг юм шиг алхаад байж чадсангүй. Игшгэлэнгийн очиж түүнтэй нэг яриад үзэхээр шийджээ. Магадгүй урдын ухаалаг даруухан хөөрхөн охин нь түүнийг хүлээгээд байж байх ч юм бэлөө. Алхахаас дургүй хурж такси барин явсаар Игшгэлэнгийн орсныхаа та бов. Тэр орц руу орж явтал дээр нэг эмэгтэй айлгуутан инээх дуу тодоос тод чангаас чанга сонсогдов. Тийм ээ, энэ Игшгэлэн байлаа. Тэр хинтээ юуны талаар ярьж байгааг нь мэдхээр нууцхан чагнаж эхэллээ. Чи мэдхий тийм хүсэж байна гэж юм. Үгүй, хэлэхгүй. Нууц. Чи таавал таалда. Надад нэг тиймэрхүү байсан. Одоо харин сайхан байна. Дэлгэр төвчийн сонссоор байв. Хамгийн хачирхалтай нь тэр ганцаараа яриад байлаа. Ягч ганцаараа биш ажээ. Нэг хачин хоолой шивнэж ярьж байв. Дэндүү сул болохоор юу ч сонсогдсонгүй. Үгүй болохгүй хэмээн айлгуутан инээх дуун сонсогдов. Яах гээд байгаа юм бэ? Энд болохгүй. Битэл дээ. Игшгэлэн дуу алдаж гиншиж эхлэв. Тийм ээ. Надад таалагдж байна. Энэ дууг сонсоод яагаад ч юм дэлгэрийн ууранд хүрээд явчихлаа. Би зовж шаналж ингэж явж байхад тэр нэг новштой энд ингээд заваараад байж байгаа ч гэжтэй. Арайч тий. Одоо дээшээ гараа тэр новшиг нь үхтлэн балбаад хайчил та. Тэр өөрөндөө шатан хитгэн хараагаад дээш гарлаа. Тэр харсан зүйлдээ итгэсэнгүй. Энэ хүйтэн хоосон орсны шалан дээр Игшгэлэн нэмгэн хувцтайгаа тачаадан хэвтэж байв. Харагдахгүй л болохоос хэн нэгэн түүний дээр байлаа. Игшгэлэн бүр байж ядаж байгаа бололтой дуу алдаж хавчганан хөдөлж хумсаараа шал маажхан хүртэл сонсогдож байлаа. Дэлгэр түүнийг гүлэрж орхилоо. Юу болоод байгаа нь вэ? Игшгэлээ хэмээн дэлгэр тэсэлгүй оролцохлоо. Яг энэ үед хаалга онгойн гэрэл мэс хийж Игшгэлэн хар дарсан зүуднээс сэрэх мэт орлон босоод ирэв. Түүний нүднээс харахад сая юу босныг л лав мэдэхгүй байгаа бололтой. Харин нэг хормын өмнө төвжээтэй байсан орсны цонхонгоо чгсон салхинд савлаж байхыг хинж анзаарсангүй. Хаалга онгойж гэрэл мэсхийв. Энэ гэрэл дэлгэрийн нүдэн гэлбэж хэсэгхэн зуур нүдэн аних хооронд хэн нэгэн хажуугаар нь нисэх мэт өнгөрөөд гарчих шиг болов. Энэ асар хүчтэй байсан ба ямар нэгэн хүчтэй зүйл цохиулсан юм шиг л хойш хананд толгоогоороо савчихлаа. Толгой нь аимшигтай эргэж нүдэн нээтэл Игшгэлэн хагас нүцгэн байдалтай зогсож байлаа. Тэр яг л галзуу юм шиг харагдана. Үсэн сэгсэж, даарсан мэт чичрэх ба яг л унтаж байгаад хар дарсан зүуднээс цочин сэрсэн мэт харагдаж байв. Дэлгэр айж өглөө. Энэ зүйл түүнийг алах гэж оролдож хайртай бүсгүйгээр нь хүртэл зугаацж байна. Түүнд хүрч чадаагүй байхад тэр хажуугаар нь гараад алга болчихлоо. Тэр яавч хүмбиш бололтой бөгөөд хажуугаар нь хүчтэй өнгөрөхөд л салхинд нь ханан цавгдсан нь түүнийг ямар аимшигтай хүчтэйг харуулж байлаа. Дэлгэр энэ новшийн зүйлээс айж бас түүний Игшгэлэнгээр оролдож байгаад нь уур нь хурж үзэн ядав. Хэн юунаас болж яагаад гинэд гарч ирээд миний амьдралаар тоглоод байгаа юм болоо? Тэр надтай эсвэл Игшгэлэнтэй ямар холбоотой гэж бич сул дараа амт юм да. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй. Игшгэлэнгээ хүртэл ингэж дарамжуулахыг харах гэжтэй. Ядаж царайг нь ч харж чадсангүй. Харанхуд ямар нэг хар зүйлээс хөтгөнөж байсан. Тэр ер нь юу юм болоо? Игшгэлэнд минь ямар ч буруу байхгүй юм байна. Ямар нэг муу зүйлэл түүнийг өдөртөж аваад өөрийн ухаангүй болгочихлоо. Тэр яг л удсан хүүхэлдэг шиг хэн нэгний эрхэнд оржээ.
Гэнэт дэлгэрийн айдас төгшөөр эмээх сэтгэл нь алга болж омог бардам зан уур цуглан унтарч байсан гал эргэн асах мэт дүрлзээд ирэв. Цаашдаа өөрийгөө бас ихшгэлэн ингэж элдвлүүр доромжлуулж байж чадахгүй. Эмэгтэйгээ хамгаалж чадахгүй над шиг ир гэж юу эсэ? Ингэж байхыг нь цааш харж чадахгүй. Хайртай хүнээ ингэж зовхыг харж байсны оронд үхээд ч хамаагүй тэр новшиг олж зогсоох хэрэгтэй. Ямар ч хамаагүй аргаар химэн дэлгэрийн хэсэгхэн хугацаанд маш их зүйл бодож амжив. Одоо түүний хүлцэнгүй тайван зан нь айдтай нь хамт алга болж өөрийнхөө бас ихшгэлэнгийн төлөө тэднийг оролдож буй этгээдийг шүдээрэж хамаагүй урт тасцахад бэлэн болжээ. Ихшгэлэн уйлж байлаа. Түүний нүднээс нь урсах нулимсыг хараад дэлгэр тэврэхээр ухас хийв. Хаалга онгойн цогцолмоо гарч ирсэн ба одоо болж буй энэ үйл явдлыг ихшгэлэнгийн ээжийнүүдээр харцгаая. Охин нь сүүлийн үед нэг л хачин аашлах болсон ба ээжтэйгээ хүндий болжээ. Уул нь ээжтэй их хайртай байсан билээ. Найз лам дээр нь очиж охиныхон ирээдүйг үзүүлснээс хойш сэтгэл санаа нэг л тавгүй болжээ гэж бодох болсон юм. Тиймдээ ч охиныгоо дэлгэрээс салгаж ятахаа болжээ. Дэлгэр тийм эвгүй ааш авир гаргаж охиныг нь зовоох хүн биш гэдэгт цогцолмоо найдаж байв. Тэгсэн ч ямар ч нэмэр байсангүй. Охин нь уламд ордож байлаа. Уйлж, уурлаж, үл таних хэн нэгэнтэй айл хүтэн уцаар ярих бөгөөд тэр нь дэлгэр биш байв. Охиныхон зан ааш эрс өөрчлөгдөж танихгүй хүн мэт болжээ. Тиймээс найз лам дээрээ очиж уулзжээ. Охин маань сүүлийн үед нэг л хачин болчихлоо. Өнөөх залуудаа үнэхээр хайртай юм а. Салж чадахгүй болохоор шаналаад янз бүр болоод ах шиг байна. Би охиныхоо зовхыг харж чадахгүй нь. Тэр хоёрыг тааруулах засал ном байдгийм үү? Байдаг бол тэрийг нь хийлгэмээр байна. Би ч амд итгэдэг. Чи надад одоо л тусалж үз. Юу гэхээр би засал хийх талаар бодож үзсэн. Гэтэл тэр залуугийн турсан өдөр жил хувь тохиол гээд цаанаасаа л болохгүй юм байна. Чи ойлгож үз. Би харин ч эрт болиулсанд чи талархах хэрэгтэйсэн. За. Шашин нонд мэдлэггүй та нар ч юугаа мэдхэвдэ. Алив, охиныг ч нэг хараадах юм. Ингээд тэр амандаа хэдэн гин бовтнонгаа хэдэн судар ном эргүүлж үзв. Дараа нь гартаа зоос гүйлгэн үзснээ царай нь хачин болж цогцолмоо руу учиргүй түгшсэн нүдээр хараад тэр залуу чинь сална гэсэнд нь уурлан танаа охиныг бас чамайг үзэн ядсандаа хараал хэлгэсэн байна. Үүнээс болж танаа охин чинь хараал дүртэж сүмсэн зайлжээ. Би хэлээгүй юу? Хань болохгүй харин ч гай болох хүн байна гэж. Энэ үгийг сонсоод цогцолмоо игээтэл муучирсангүй. Үнэхээр итгэнээргүй юм. Дэлгэр яаж ингэж чадваа? Цаашдаа эртхэн сална гэснээр болж би энэ хүний үгэнд итгэхгүй бол өөр хэний үгэнд итгэх втэ хэмээн бодлоо. Тэгвэл одоо яадаг вүлээ гэсэр минь чи ил надад тусалж охиныг минь тэр хараалаас аварч өг. Охиныг минь л аварч хайрал гуйж байна. Хүссэн бүхнийг ч нүгэй. Надад юу ч хэрэггүй ээ. Эртний найз чамдаа туслалгүй яах вэ? Ирэх 7 хоногт охиноо чирээд чамаагүй дагуулад хүрээд ирээрээ гэв. За, чамд ёстой их баярлалаа. Чи байхгүй байсан бол ёстой баларх байлаа. Бурхан тэнгэр минь гэж. Ямар аимшигтай бузрын залуу вэ? Арай ч охинд минь хараал хийнэ гэж бодсонгүй. Чиний л ачаар мэдлээ. Зүгээр. Одоо энэ байтугай юм гадуур болж байна. Би одоо охинд чинь ном уншнаа. Бидэн шингэсэн бузрыг холдуулна. Харин ирэх 7 хоногт ирэхээр чинь нэг мөсөн хариу санаа. Түүнд санаа зовлтгүй хэмээн бардам залчин хоолоогоор хэлв. Энэ өдрөөс хойш цогцолмоо дэлгэрийг үзэн ядаж бодхоолч дургуй нь хүрдэг болжээ. Хөөхөө охин нь галзуу мэт болж ээж аваагаа ч танихаа болж байлаа. Цогцолмоо охиноо өрөвдөн уйлах ба нөхөр нь таг дуугүй байх аж. Тэр шашин номд итгэдэггүй ба охиноо залуу насны халуун айганд дэмэрч байна. Удахгүй гайгүй болох байх гэж боджээ. Бас эхнэрт нь бурхан мэд шүтэгцэн гэвсэр хэмээх лам найзд нь үнэн голоосоо дургүй ажээ. Түүнийг харахаар л агууцсан хурж уур номлцоод байдаг. Яагаад ч юм түүнээс хизээч шашин номын ариун энерги мэдэгддэггүй байлаа. Харин ч эсрэгээрээ муу ёрын чөтгөрийн мэд үнэр ханхалдаг байв. Цогцолмоо түүнд болсон бүх явдал лам найзынхаа хэлсэн үгсийг нэг нэгэнгүй яшхад. Хэц,
Ер нь тэр лам найз дээр чинь очсноос хойш зөв зүгээр байсан охин минь янз бүр болоод байгаа юм шүү. Хоёр хүүхдийн ирээдүйн амьдралыг үдсэн мэд хараад хэлж салгана гэж ер нь юу байсан юм бэ? Ямар бурхан биш дээ. Тэглэж тэр бурханыг залбираад биш. Өөртөө зүтгэсний хүчинд бид үдээ зэрэгтэй амьдарч байгаа гэдгийг чи сана. Хэн нэг үзмэрчийн үгээр амьдралаа заалгаж явна гэвэл ёстой эзнээ дагаж яваа үхэр малаас ялгаа юу вэ? Хэмээн зандарчээ. Цогцолмаа нөхөртөөгөө энэ тухай дахин ам нээсэнгүй. Игшүүлэн өдөржин гэрээсээ гараалгүй өөрөөгөө төвчин сууж элдв янзын дуу аваа гарган хэн нэгэнтэй учир утгагүй зүйлс ярих бөгөөд ганцаараа яриад байгаа эсвэл уцаар яриад байгаа нь огт мэдэгдэхгүй байлаа. Ямарч байсан уцаар харж байгаа хүн нь дэлгэр биш байсан юм. Хаалгыг нэхэндээ зөөлөн тогшиж бүр сүулдэ онгойлгоо чимээн цөхрөн гуйх боловч сонсож байгаа мөртлөө сонсоогүй юм шиг тайлах эсвэл хариугүй болжээ. Цогцолмоо охиноо амиа хороочих үедээ хэмээн айж дотроо залбирхаас өөр зүйл хийж чадахгүй байв. Өнөөдөр харин охиноо нэг гуйж нэг замдчин гэсэр дээр дагуулan аваачаар болжээ. Игшгэлэн ээжээ та намайг жоохон байхад минь олон газраар дагуулж явдаг байсан да тийм ээ? Цогцолмоо гинэт баярлав. Охин нь ойрд түүнтэй юу ч яриагүй билээ. Тийм ээ миний охин ахаад ээжтэйгээ хамт гоё газруудаар явмаар байна уу? Хэмээн асуудал игшгэлэнгийн нүдэнд хачин болоод үгүй ээ. Ахаад тантай хаашаа явахыг хүсэхгүй байна. Би өргөлж явах дургүй байсан гэж хорлонтой хэлээд мушилзав. Цогцолмаад энэ хариулт зүрхээр нурах шиг боллоо. Охиндоо гомдооч сэтгэл нь өөмөрсөн ч за яах вэ? Миний охин юу яриад байгаагаа ч мэдхээ болж удахгүй зүгээр болно гэж дотроо хэлэв. Охин нь таксинд суугаад харсан зүгээсээ нүдээ салгаж ёор хөдөлсөнгүй. Хөшөөч юм шиг, зурагч юм шиг. Түүний дотроо юу бодож байгааг таахад үнэхээр бэрхэм. Өнөөдөр тэр хаанаас ч юм хит задгай хачин этгээд ховц солоод өмсч өгчээ. Нүүр амаа хэтэрхий их бодчихсан бөгөөд яг л бие үнэлэгч шиг харагдаж байв. Игшүүлэн урагшаа таг гүлхийн харж байснаа гинэт ээж рүүгээ огцом харлаа. Ээж, би танд нэг нууц хэлэх үү? Хэмээн айлгуутын хэлв. За миний охин хэл ээж нь сонсмоор байна. Би дотор хоцсон өмсөхгүй. Хэмээн айлгуутын хэлээд инээлээ. Чи минь юу л яриад байна да? Яагаад өмсөөгүй юм бэ? Хит ядаргаатай санагдаад байсан юм аа. Та ч гэсэн залуудаа өмсдгүүл гэсэн биз дээ. Иш зайлуул охин минь хэмээн цогцолмоо буруу харам мэгшлээ. Тэр хоёр явсаар 19 дэх хороололд байдаг гэсрийн гэрийн гадаа таксинаас був. Тэр өөрийнхөө гэдэс шиг тарган хөрөнгө чинээтэй нэг юм. Шашныг тэр ариун явдал гэж огт боддоггүй. Зүгээр л бизнес гэж боддог нь илхэн харагдана. Тэр хоёр гэрийнхэн хаалгыг тоошход дээгүүрээ нүцгэн жирэмсэн мэт том гэцээ унжуулсан гэсэр өгтөв. Өө та хоёр минь хүрээд өрөө. Алив наашаа сууцгаа хэмээн өөрийн номын өрөөндөө урлаа. Цогцолмоо охиноо ажиглав. Тэр өмнө нь энд ирэхдээ бушуухан гарахын төс болж байсан боловч өнөөдөр энд орж ирээд гэртээ байгаа мэтэл аашилж өглөө. Алив лам багш минь ам цангаад байна. Уух юм өгөөч хэмээн айлгуутын хэлв. Гэсэр залжиннүүдээр цогцолмоо руу хялам хийгээд игшгэлэнд хандан мэ үүнийг уучих цангаа чин тайлагдана хэмээн нэгэн домбтой шингэн зүйлийг өглөө. Цогцолмоо энэ үед түүнийг ариусгаж эргүүлжүүлэх юм танил өгч байна хэмээн бодож баярлав. Игшгэлэнч тэр домбтой шингэнийг хоёр завжаараа савируулан ууж дуусгалаа. Дараа нь игшгэлэн баярлалаа ламтаа. Их гоё амттай ундаа байна гээд гэсэрлүү жомолзов. За тэгэхээр охин минь ойрд чиний бичгэлэр хийж байгаа талаар ээж чинь хэлсэн. Би чамд ном уншиж засал хийнэ. Чи миний хэлснийг л хийн шүү. Ойлгов уу? Учир нь энэ бүхэн чиний л төлөө юм. Яан гинэ. Үлгэр уншиж өгөөд дараа нь өгцгөн дээр минь шивээс хийж өгнө гэсэн үү? Гээд игшгэлэн хөхөрч гарав. Тэр шүлсээ өсчүүлэн галзуун юм шиг хөхөрч байгаад удалгүй дуугүй боллоо. Ламын өмнө байрлах буудан дээр богино банзал өмсчихсөн мөртлөө хөлөө байдгаараа дэлгээд суух охиноо хараад гисрээс ичиж цогцолмаагийн нүүр нь нулалзна. Игшгэлэнд ичиж зовох нүүр гэж алга бололтой.
Гэсэр дууга засан ном уншиж эхлэв. Игшгэлэн цогцолмоо хоёр алгаа хавцран нүдэ ханаад дуугийг сууцгаалаа. Цогцолмоо дотроо охин миний тгээсээ ингэж залбирч байсан бол игшгэлэнгийн юу бодож байсныг таашгүй. Гэсэр хачин хахир дуугаар бараг 10 минут тасралтгүй дөнгөнүүллээ. Ном уншиж дуусны дараа цогцолмоо нүдэ нээгээд хартал игшгэлэн буудан дээрээ суугаагаараа нам унтчихсан байв. Охин минь яава? Гисэн харсаар тэр гэсэр лүү харвал чимээгүй. Би түрүү охинд чинь тайвшруулах там болон биеэс нь муу сүнсийг хөөх шивхлэг ном бүхий аршаа өгсөн. Харин сая түүний бид хоримтлагдсан мууяр энергийг нь хөөн зайлуулах ном уншчихлаа. Охин чинь өнгөрсөн хугацаанд дэндүү туйлданд орооджээ. Биеэс нь муу сүнсийг хөөн зайлуулсны дараа шууд л унтчихлаа. Хэмээн айлдав. Энэ үгийг сонсоод цогцолмоо учиргүй ихээр баярлан нулимс унган байж баярлаа чамдаа. Баярлаа гэсэр минь. Чи байхгүй байсан бол охин бит хоёр өнгөрөх байжээ. Хэмээн уйлж хайлан талархав. Зүгээр. Гэхдээ эрт баярлах хэрэггүй. Бухим хараахан дуусаагүй байна. Чи яг одоо яваад гэрээсээ охиндоо шинэ хувцас авчир. Одоо өмсөж байгаа хувцсанд нь чөтгөрөн шингэчихсэн байгаа. Охин ч нэнд байгаа болохоор түүн санаа зовлтгүй. Хэмээн гэсэр айлдав. Цогцолмоо нойрсож буй охиноо хазар дээр нь үнсээд шинэ хувцас авчирхаар хаалга хаан гарч бодлоо. Ингээд игшгэлэн танихгүй ламын герт нь мөн гарт нь үлдхэн тэр. Гэсэр ламын атгах хүслээ биелүүлэх боломжийг ингээд игшгэлэнгийн ээж өөрөө түүнд гаргаад өгчлөө. Энэ бүх явдлын ард тэр байсан юм. Түүний хорт үйл нь эртнээс бүр маш эртнээс эхэлсэн юм. Анх 25 жилийн өмнө гэсэр гээж махлах шар залуу цогцолмоо гэх охинд ухаангүй хайртай нэгэн байлаа. Түүнд бүхнээ зориулж хүссэн бүхнийг нь биелүүлэх боловч цогцолмоо түүнийг зүгээр л найзын нүр дээр хардаг байжээ. Түүнд өөр хайртай залуу байсан бөгөөд түүнтэйгээ гэрлжээ. Гэсрийн бүх хичээл зүтгэл нь салхинд хийсэж цогцолмоод өгсөн хайр нь түүнийг үзэн ядалт хорон санааны хар ангал руу унгав. Тэр угаасаа аимшигтай царай муутай залуу байжээ. Тарган шар царай, тачирхан ус, онийсөө хоёр нүд, том хамран түүнийг яг л гахаа шиг харагдуулдаг байлаа. Ямар ч эмэгтэй түүнийг тоодоггүй байв. Тиймээс тэр эмэгтэйчүүдийг үзэн ядах болжээ. Бас дээрээс нь нэгэн аимшигтай зүйл байсан нь тэр удмын хараалж бөгөөд түүний удамд нэг ч олигтой хүн байсангүй. Тэр өөрийг нь гомдоосон эргэн тойрны бүх хүмүүсийг харааж, өөрийг нь зовоосон хүмүүсийг эсэргээр нь зовоож, багтааваа хангах болжээ. Гэвч энэ хараах хүч чадал нь түүний хүссэн эмэгтэйчүүдийг өвөрт нь авчирч чадсангүй. Иймээс тэр хар дом, улааны шашны хориотой гэх бүх номонд шамдан суралцаж, ховсдох, хий дүр бүтээх, бигтэй хараал хийх гэх мэт хамаг бузар зүйлсийг хийх болов. Өөрт таалагдсан эмэгтэй бүрийг ховстон авчираад хүссэн бүхнээ хийдэг болсон ба түүний өрхөнд орж өмнө нь өөрөө гуйн очоод өврөө дэлгэн надтай унтаач гэж нүс нулимсаа урсган гуйх бүсгүүчүүдийн тоо аль хэдийн талижээ. Тэр хүссэн бүхнээ хийж байсан ч өөрийг нь үл тоомсруулсан цогцолмоог болон түүнийг булаан авч суусан нөхрийг нь үзэн ядсан хэвээр байв. Тэр цогцолмоод наана найзын дүрээр хандаж сайхан аашилж байсан ч цаанаа яаж тусаар уйлуулах вэ хэмээн байнга бодож явдаг байжээ. Нэгэн удаа тэр цогцолмоотой уулзсан ба тэр төрөгтөхөөд тогоо шиг том гидстэй болчихсон байжээ. Гэсэр түүний гидсэнд хүрээд эвэрүү сав сарвал төрөөд эрдэм номтой ээж авдаа ачлалтай сайн хүү болох болтугай хэмээн өрөөжээ. Гэвч энэ хэлсэн үгс ерөөл биш хараал байжээ. 9 сар эрүүл божиж байсан хүн амьгүй төрж цогцолмоо бараг галзуурчээ. Гэсэр түүний хүүг харааж эхийнх нь гидсэн дотор нь алсан нь энэ юм. Тэр энэ хүслээ биелүүлсний дараа санаа намарч эмнэлэгт шаналн хэвтэх найз дээрээ очин харамсаж байгаагаа илэрхийлэн баахан худлааж үжгэлжээ. Багын гинэн итэмхий зантай цогцолмоо үүндэн дороо итгэж түүнийг хүүхдийнх нь налуурчин байсан гэдгийг даанч мэдсэнгүй. Олон жил наан цаана харцаатай байсан ч нэг л өдөр цогцолмоо өөрийн залуугийн дүр төрхийг нь хуулан авсан мэт үзэсгэлэн тохноо дагуулад ороод ирэв. Энэ үед охиныг нь хүссэн түүний дур бүсэл нь буслан байж чадаж билээ.
Тиймээс тэр цогцолмаагаас амсаж чадаагүй бүхнээ охиноос нь авахар шийдэж түүнд шунан шууд өөртөө татан ховс хийж эхэлсэн ба ихшгэлэнгийн галзуурл нь эцэстээ түүнийг өөрт нь авчрах ёстой байв. Тэгхийн тулд тэр ихшгэлэнгийн найз залууг замаасаа зайлуулах хэрэгтэй болж үхлийн хараал хийсэн юм. Ихшгэлэн гунтаж байх энэ хооронд дэлгэр түмэтэй уулзахаар хүлээн суугаа билээ. Гэсэр махлагшаар гараараа түүний хувцсыг тайлан нүцгэлж эхлэв. Тэр энэ бузар ажлаа гялс хийж амжуулахгүй бол ээж нь хүрээд ирэх байсан хэдий ч ямар ч хүн дуртай зүйлээ хурдан хийж дуусгах дургүй байдаг билээ. Биеингэн шингэсэн бузрыг хөөн зайлуулагч буюу ихшгэлэн төгсөн нойрны эм нь маш хүчтэй үйлчилгээтэй бөгөөд тунганд хэтрүүлбэл бухыг чалж мэдхээр юм. Гэвч гэсэр тунганд хэтрүүлгээс айсангүй. Охинд чинь наалцсан хараал түүнийг ээрсээр байгаад алчглаа гэвэл ихшгэлэнгийн ээж амархан итгэх нь мэдээж хэмээн боджээ. Түүний охиноо хайрлах сэтгэл нь гэсэрт ямар ч хамаагүй байв. Үнэхээр ч ихшгэлэнгийн ээжэд нь тэгж хэлбэл бараг итгэх билээ. Хайрлаж хамгаалах гэсэн хайртай хүнээс нь салгаж хар буруу санаж хараал хийсэн хүнд охиноо даатгаж байгаа түүнд буруу бий. Гэвч гэсрийн ховс цогцолмаад ч гэсэн нөлөөлж байгаа гэдгийг мартаж болохгүй. Чам шиг залуу охид үнэхээр амттай. Одоо миний урд ингээд хэвтэж байна гэхэд чинь итгэж чадахгүй. Чамайг яаж идэлх үү? Дээрээс чинь үү, доороос чинь үү? Ерөөсө хүлчгдэг юм билүү? Сэрснийхээ дараа хүлээстэй байгаагаа мэдчихэд яаж чадахгүй тийчгнийг хэвтэх, уйлж хашгирах, суллаад өгөөч гэж гуйх охтыг харах надад таалагддаг. Эмэгтэй хүмүүсийг ийм гинэн тэнэг бас сул дорой болгон төрүүлсэн бурхандаа баярлалаа. Тэд өөртийг нь гисэн сэтгэлдээ сайн хүнээс үргэлж зугтаж яг л над шиг адгийн амьтдын эрхэнд орж гарынхан шүүс болох юм да. Үнэхээр амттай хэмээн гэсэр ухаангүй хэвтэх ихшгэлэнтэй галзуу мэт ярих ажээ. Тэр ухаангүй нүм нүцгэн хэвтэх ихшгэлэнг доош нь харууллаа. Дараа нь хоёр гарыг нь хоёр хөлтэй нь холбоод бүдүүн олсоор хүчтэй гэгч нь хүлж орхилоо. Хэрв ихшгэлэн энэ хүлээстэй чигээрээ сэрх юм бол түүнд асар их өвдөлт мэдрэгдэж ордуу тавих болно. Түүнийг орилж хашгичаж уйлж эсэргүүцэл үзүүлэх юм бол олсоор юм уу үсээр нь зүгээр л боогод алчхна гэж аимшиггүйгээр шийджээ. Тэр одоо бэлэн болжээ. Ихшгэлэн түүний өмнө хүлээстэй хэвтэнэ. Гэсэр бушуухан хувцаа тайлаад ихшгэлэнд хүрч ажиллаа эхэлвэ. Хөх зэрэг нь базалж, урт улаан хэлээрээ түүний хүзөөг нь үнсэн долоож байтал гинэт тас хих чимээ чихт орхитол нүргэллээ. Тэр цочин дээш харав. Юу болоод байгааг ч анзаарч амжаагүй байхад гэрийнх нь бүх цонх нэг зэрэг хагарчээ. Бүр бүх цонх нь хагарсан учраас аимшигтай тас хих чимээ гарч тэр юун ихшгэлэн мантай болон сандрав. Хагархаа цонхоор хүүтийн салхи нэвт шууган орж ирж хамаг содөр номыг нь салхинд хийсгэн замбраа алдаж зармыг нь цонхоор хийсгээд явчихлаа. Энэ салхийг даган чих дөжөрмөр салхины улаан гэрээр нь нэг шуугаж хүн тэсгэд бэрх болов. Гэсэр тэсгээ болоод хоёр гараараа чихээ дараад өвцөндөө хашгирлаа. Шуурга шуурсаар, салхи шуугсаар 1 минут өнгөрлөө. Дахин 1 минут өнгөрөв. Тэсгэм хүйтэн гэрээр дүүрч тэсгэд бэрх болов. Гэтэл гинэт шуурга зогсож шуугаа намдлаа. Газар атийн хэвтэх гэсэр алгаа чихнээсээ салган хартал цус болжээ. Сая л чих шууган салхи шуурч байсан бол одоо л намгүн болжээ. Бүр огт чимээ анар сонсогдохгүй байв. Гэсэр өөрийгөө дүлгэрчээ хэмээн бодов. Хараалыг буцаажээ. Миний хийсэн хараал буцаад ирлээ. Ийм хүчтэй хараалыг буцаана гэдэг хэцүү. Тэр яаж чадваа? Тэр одоо л сэхээ авч эргэн тойрноо харлаа. Гэр нь ундуй сондуй болж шуурга голомтыг нь самарчээ. Ийм гэрт хүн орж ирвэл юу гэж бодох вэ? Дээрээс нь хагархаа цонхоор салхи нэвт орж ирэн аимшигтай хүйтэн байна. Тэр босон яаран сандран хувцаа өмсөх хоорондоо хүлээтэй нүм нүцгэн хэвтэх ихшгэлэн харлаа. Тэр бараг хөлдчихжээ. Уруул нь хөхөрч хамаг биеийнхэн нарс цав цагаан болжээ. Арай хөлдөөд өвчгсөн биш байгаа да. Гэсэр сандран түүний суцсыг барьж үзтэл цохилж байлаа. Өвчгсөн байх вэ гэж айсан гэсэр тайвшрав. Амтыг нь мэдэрч чадалгүй өхүүлэх нь түүнд аимшигтай хэрэгэм. Тэр яаран чичирсэн гараараа ихшгэлэнгийн хүлээсийг суллаж хувцсыг нь буцааж өмсөглөө. Түүний сулхан яолох сонсогдно. Тэр хараахан ухаан ороогүй байгаач өвдөлтөндөө шаналж буйн илт байв.
Гурван хормын турш цасан шуурга мэт хүйтэнд нүүн нүцгнээрээ хоёр гар хоёр хөлөө хүлүүлчээд доош хараад хэвтэж байна гэд төсөөлдөг. Эмзэг турхан бүсгүй байтугай эр хүнч тэсхийн аргагүй ийм байдалд орчхоод байхад өвчгсөн байсан ч өвдөлт мэдрэгдэх биз. Гэсэр яаран гэр орноо цэгцлэн янзалж өглөв. Хагарсан цонхоо давуугаар битүүлж гэрлээ асаав. Халаалтаа нэмж гэр нь арай дулаахан боллоо. Гэнэт хаалга тоошох чимээнд гэсэр давхийн чочлоо. Хэн байдаг вүлээ? Цогцлмаа юу? Цагтаа юу? Хажуу айлын хүү юм болов? Ер нь би яагаад байгаа лээ? Надад ямар ч хийсэн буруу байхгүй шүү дээ. Зүгээр л цонхнууд бүгдээрээ нэг зэрэг хагарчихсан. Тэгээд л болоо. Удах тусам сэжигтэй санагдах байх. Ерөөсөө л хаалгаа тайлээ. Гэж бодоод өвдөндөө очин аяархнаар хаалгаа нээвэл тортой хувцас барьчихсан инээмсэглсэн царайтай цогцолгоо зогсож байлаа. За яасан гэсэр минь амжилттай юу? Юу аль та? Тийм ээ, амжилттай. Охины чинь биеэс хараалыг нь хөөж чадлаа. Гэхдээ энэ хэцүү байлаа. Алив би охиноо харъя гээд цогцолмаа өгшөөлөнгийн байга өрөөнд баярлан орлоо. Гэвч өөрийнх нь төсөөлж байсан дүр зурагт хүнийг өгцөнгүй. Охиных нь хамаг бие цайж, уруул нь хөхөрсөн ба хоёр гаранд нь том гэгч нь орон гарч язарчээ. Цогцолмаа охиноо өвчгөж гэж бодоод тэврэн авч ордуу тавилаа. Сулхан амсгаж байгаа болохоос тэр яг л өвчгсөн мэт харагдаж байв. Чи миний охиныг яаж вэ? Энэ маш хүнд байсан. Чи харал да. Тэр гараалаас болж гэр орон минь 10 гороо эргэлээ. Хамаг цонх хагарснаас болж хүүтэ орчихсон. Тэгээд охин чинь дааршихсан юм аа. Би охиныг чинь чадлаараа л хамгаалсан. Хараалыг нь хөөх гэж золтоол би өөрөө өвчгсөнгөө. Чи харин ч надад баярлах хэрэгтэй шүү. Миний охин өвчгээд байхад би яаж баярлах юм бэ? Чи охиныг минь халчлаа. Химэн цогцолмаа хаш гарч гарав. Гэсэр өвөнийг нь тэсгэд бэрэх боллоо. Тэр яг одоо цогцолмаагийн амыг нь дараад алчхмаар санагдав. Гэтэл ээжээ, та яагаад уйлаад байгаа юм бэ? Охин нь айгаад бас дараад байна гэж ихшгэлэн ухаан орон шивнэв. Миний охин гэж цогцолмаа охиноо тэврээд уйлж гарлаа. Ээжээ, уйлахаа болоо л доо. Би хармаар байна. Хоёулаа гэртээ харъя тэхүү. Тэгээ миний охин, хоёулаа харьцгаая. Ихшгэлэн арай хэм босоод хөл алдан газар унлаа. Түүнд ямар ч хүчтэйхэ байхгүй байв. Дээрээс нь хоёр гар, хоёр хөл нь аимшигтай өвдөж даарсандаа чичирч байлаа. Энэ ертөнц ийм хүйтэн билүү? Би яагаад дараад байгаа юм бэ? Миний хоёр гар, хоёр хөл яагаад өвдөд байгаа юм бэ? Ихшгэлэнгийн хасрыг даган нулимс урслаа. Тэр хизээч ингэж арчаагаа алдаж байсангүй. Магадгүй дэлгэрийг харвал өвдөлтөө мартаж, эргээд босох хүч чадалтай болох байх. Эсвэл дэлгэр түүнийг тэврэн авч явах байсан бэлээ. Гэвч хажуутан дэлгэр алга, аав нь ч алга. Өөртөө надлахын сул дорой ээж нь нус нулимсэндээ холилдоод сууж байна. Бас энэ лам. Би яагаад энэ альд байгаа юм болоо? Ихшгэлэн өөрөөсөө ингэж асуув. Тэр өнгөрснөө огт санахгүй байлаа. Тэр зүгээр л ямар нэгэн юм болохгүй байгаа гэдгийг л мэдэж байв. Үгүй байсан бол тэр энд ингээд байж байхгүй байсан гэдгээ хинээс ч илүү мэдх юм. Яагаад ч юм айж, даарч, бас өөрийг нь хамгаалаад хажууд байх ёстой хэн нэгэнд гомдон уйлна. Тэр ахин боссон ч тогтолгүй газар унах агшинд гэсэр түүнийг тэврэн авлаа. Охин минь битгий хөдөл. Ахын чамайг ээжтэй хамт гэрт нүүргээд өгье. Битгий аа. Битгий уйл. Бүх зүйл сайхан болно гэж тэр хэллээ. Гэсэр ингэж байдлыг гартаа авлаа. Ихшгэлэнг тэвэрсээр машиндаа суулгаж ээж охин хоёрыг гэрт нь хүргэлээ. Машинаас буугаад ихшгэлэнг ахин тэвэрч гэрээх нь хаалга хүртэл 4 давхар өөд өгсөв. Ихшгэлэнгийн аав хаалгаа тайллаа. Тэр охиноо хараад уулга алдав. Өглөөхөн ээжтэйгээ хамт зөв зүгээр гарч явсан охин нь одоо яг л хизээ мэдгүй өөхөх гэж байгаа хүн шиг харагдаж байлаа. Дараа нь түүнийг гэсэр тэвэрч байгааг хараад бүгдийг ойлголоо. Түүний уур нь хурж зүрхэн салглаад ирэв. Муу новш минь, миний охиноос савраа тат гэд тэр гэсрийг түлхэн охиноо татан авав. Хүүе хана болооч ээ. Өгсний чинь болооч ээ гэж. Энэ охиноо нэг хараач. Хоёр нүд, тэр хоёр гарыг нь хараач. Миний охиныг яачихсан бэ чи?
Игшгэлэнгийн аав охиноо тэврэн оруулж орон дээр хэвтүүлчгээд эргэн гарахдаа ханаандаа өлгөөтэй байсан бууга шүүрэн авлаа. Тэр бууга атхан үүдэн дээр мэлрэн зогсох гэсэр дээр очоод духанд нь хүчтэй гэгчин тулглаа. Муу чөтгөр минь, миний хамгийн үнэтэй эрднийг минь ийм болгочход зүгээр явна гэж санаж байна. Чи чаддгийн юм бол буудал да. Гэсэр ингэж хэллээ. Хэдий айж байсан ч түүнийг буудаж чадахгүй гэдэгт итгэлтэй байв. Энэ навшиг одоо л алчхыг охиныхоо төлөө. Игшгэлэнгийн аав нүдэ анаад гохоо дарлаа. Ахин дарлаа. Буудаанч сумгүй байлаа. Хэрвээ сумтай байсан бол гэсрийн ард агзаар нь тархин цацагдаж томоос том нүх гарах байв. Гэсэр буруу бодож байжээ. Тэр дөнгөж сая үхэж болох байснаа мэдрэв. Яг л үхлээс мултарсан юм шиг эсвэл түүнийг хэн нэгэн аварсан мэт санагдлаа. Ямар сайхан юм бэ? Энэ мэдрэмж, амьд үлдэх мэдрэмж. Намайг алж чадахгүй гэж хэлээ үсттэй. Химэн гэсэр баярлаж бардамсандаа хахад цацсан инээж гарлаа. Яагаад ч юм инээд нь хүрээд бөөр нисэх мэт санагдана. Игшгэлэнгийн аавын гайхсан, айсан, арга мухарцсан царайг нь харах таатай байлаа. Үнэхээр таатай. Намайг хинч яаж чадахгүй чи ч гэсэн. Бузар амаа тат новш минь. Ингээд чи юм яар. Мачи. Гэсрийн хамар дээр бууны бүхс тасхийн бууж, ясн бяцарч үүрэг сонсогдохын хамтаар тэсгийн аргагүй өвдөлт мэдрэгдлээ. Тэр хамраа дараа нь доошоо бүхэв. Халзан дагзан дээрэнд бууны бүхс манартал буулаа. Дараа нь нуруунд дээр нь цохилт ирэв. Мачи, үх чи, ингээд юм яар. Ингээд үх. Химэн игшгэлэнгийн аав бууныхаа бүхсөөр хамаг хүчээрээ нурууных нь ясан дээр нь цохив. Эхнэр нь болооч хүн аллаа химэн галзуу мэд хашгичж байвч түүнд зогсох хүсэл байсангүй. Түүнд гэсрийг цус нүчтэй нь хольж алах хүслэл биеийг нь удирдах байв. Тиймээс тэр зогсолтгүй цогсоор гэсрийн өвдөж зовхыг нь харж байж санаа намарч хүсэл нь биелэх мэт. Түүнийг алж байж охиноо аврах мэтэл санагдана. Тэр л охиныг нь зовоогод байгаа мэт совин татна. Аава, болол доо. Танаас гуйж байна. Тэр саяны үгсийг сонсоод ухаан орлоо. Эргэн хартал игшгэлэн уйлчгсан арай ятан хөл дээрээ тогтож байв. Түүний нүдэнд айдас өвчин зовлон хуралджээ. Аава хэрэггүй. Гуйж байна. Би хайгаад байна. Орой тэхүү. Тэр охиныхоо цөхөрч туйлдсан үгс, гарч буй зовлон шаналл, нэвт шингэсэн уянгалаг дууг нь сонсоод гар нь өөрийн ирэхгүй сулран бууга газар тунгаалаа. Нүднээс нь нулимс өөрийн ирэхгүй хасгарч охиноо тэврэн авав. Түүний бяцхан охин нь ямар их зовж буйг тэр мэдэрлээ. Турхан биетэй охин нь тураад хальс мэт болчихжээ. Хүчтэй тэврэхэд охин нь ёо хэмээн завиурлан дуу алдав. Аавыгаа харж хандаагүй дуучлаарай. Аав нь чамайгаа даанч анхаарсангүй. Тэр охиноо тэвэрсээр эргэн харлаа. Нус нулимсандаа холилдон уйлж, гэсрийг босгох гэж хичээх эхнэр лүүгээ ууртаагаар харан алив ор хэмээн зандрав. Ханаа. Өгсний чинь ханаа гэж яг одоо наадхаа хаяад ор. Эсвэл наад чөтгөрөө дагаад эргэж ирэхгүйгээр яв. Цогцолмоо энэ үгийг сонсоод гэсрийг орхин босож салгалан алхасаар гэртээ орлоо. Игшгэлэнгийн аав хамраас нь цус садрах гэсэрлөө хилэнтэй харцаар цоо ширтээд би бүгдийг мэдэж байгаа. Би өөрийнхөө үрийг чиний гарт хоёр дахь алдаж чадахгүй. Эхнийхийг нь чийл алсан нь гарцаагүй. Чиний нүд чинь надад өөрөө хэлээд өгдөг юм. Би одоо ч харж байна. Чамд хайртай хүмүүсээ алдаж байснаас үхсэн минь дээр. Тиймээс дараачийн удаа би өхөөд ч хамаагүй чамайг ална гэдгийг амлачээ. Одоо эндээс зайл. Гэж хэлээд нэг гартаа охиноо тэврэн нөгөө гартаа буугаа аваад орлоо. Хаалга тасхийн хаагдах чимээнээр гэсэр дээш өндөлөө. Хамаг биеийн нүвдэж хамраас нь цусан тогтохгүй асгарна. Ард агзанд нь аалд орчхоод хөдлөх мэт аимшигтай өвдөж нүд нь харанхуйлав. Тэр газар манран унлаа.
Уур нь хурж өшөө хорсол биеийг нь эзэмдэн авав. Эргээд босч ирэхдээ тэр шүтээ зууж нүдэ анжээ. Хүзүүндээ зөөсөн эрхээ цустай гараараа татаж амандаа ойртуулан цусыг нь нууж, ясыг нь нэд, турсхийг нь хуулж, арсыг нь нэлд, аарцгийг нь задалж, амыг нь дар, аргыг нь олж, эвийг нь барь, эцгийн үүлийг үрд нь өөрүүл, эхийнх нь умайг цусаар уйлвал, үрийнх нь савнд адуусыг бойжуул, үсийг нь цайтал, махыг нь зулгаа, нүдийг нь нухаж хэрээ хоолол, шүдийг нь сугалж нохой хоолол, хөхийг нь сорж цусыг нь хана, өрхийг нь самарч сэтгэл хана химэн хашгираад эрхээ тас татав. Эрхэн шалаар нэг тарж бодрон алга боллоо. Гисэр тэднийг үзэн ядаж өшөө хорсол уур хилэнгээр дүүрсэн нүдээр хаалгаруун цоо ширтэн байж хараалаа эхэлж дуусгасан нь энэ. Түүний цусыг нь гаргасны хариуд тэр энэ гэр бүлийн гал голомтыг нь самархаар шийджээ. Гисэр тэдний гэр бүлээр нь хараасныхаа төлөөсийг хизээ нэгэн цагт төлхөө мэдэхгүй байгаа нь харамсалтай. Өөртөөхөө заяанд гомдог, муу азгүй амтад надад алдах юм байхгүй, айх зүйлч байхгүй. Гэхдээ хараал яагаад боцов? Хэн боцав? Тэр залууч гэсэн зүгээр орхихгүй. Харж байгаад гаранд нь гав, хөлөнд нь дөнгө зөөж, хайртай хүндээ хизээж очиж чадхааргүй болох болно. Хинч намайг зогсоох ёсгүй. Хинч. Тэр ингэж бодсоор доглон гарч явлаа. Шалаар нэг асгарсан эрх нь бүгд өөртөө цусан дээр цугларав. Эрх цус хоёр холилдон хөдөлж эхэллээ. Хуучирсан орцны ханан дээр хүний сүүдэр өвсөн босч ирэв. Түүний хараал амилсан нь энэ. Хараал амлан босч ирээд гэрийн хаалга онгой онгойд шургаад орохоор отон сууж байгаа нь аимшигтай. Дулаан хүнжил дотор хэвтэх ихшиглэнгийн ухаан нэг орж нэг гарна. Тэр хар даар зүвлээд байгаа эсвэл амьдралд нь үнэхээр энэ бүхэн болоод байгааг ойлгохгүй байв. Юутайч одоо тэр дэлгэрийг санаж байв. Уцаа асаагаад залгамаар байсан ч хажууд нь утас нь байсангүй. Тэр дэлгэрийг юунаас илүү их санаж байв. Түүнтэй уулзалгүй 1000 жил болсон мэт. Түүнд л тэрхүүлэх юм бол магадгүй хамаг өвчин нь арилж энэ хар дарсан зүүднээс сэрэх юм шиг санагдав. Тэр босон чимээгүйхэн явсаар хаалгаа онгойлгон гарлаа. Түүнийг дэлгэр нь хүлээгээд хаалганых нь гадаа зогсож буймад санагдсан ч энэ мэдрэмж хуурамч байв. Хинч энэ далга ихшиглэн уйлж эхэллээ. Гэтэл түүний хацарт хэн нэгэн хүрэх шиг болов. Цэв хөйтэн гар. Гэвч урт нь хинч алга. Үгүй ээ, яг ч тийм биш бололтой. Энд хэн нэгэн байна. Танил нэгэн. Ихшиглэн урагшаа хартал өөдөөс нь харанхуй дасах хоёр улаанууд харагдлаа. Тэр хоёр улаанууд түүнийг соронз мэд татаж Ухаанбаалыг нь эргээд самууруулав. Тэр харанхуй хар дүрсийг ихшиглэн учиргүй их хүсэж хүсэл ташаал нь буцаж эхлэв. Хонгорхон минь, юунда ойлав? Чамайг санаад уйлсан юм аа. Чамайг байхгүй байхад их айлаа. Чи хаана байсан бэ? Би гэрэлтээд байж чаддаггүй. Харанхуй бол миний ертөнц. Надад ч бас харанхуй таалагддаг. Надад сайхан байна. Чи найз залуугаа санахгүй байна уу? Үгүй, царайгч санахгүй байна. Түүнтэй байхад ер нь нэг тиймэрхүү байсан. Одоо харин сайхан байна. Чи намайг хүсэж байна уу? Би чамайг хүсэж байна. Таалда энэ бол нууц. Хоёулаа яг одоо энд яагаад болохгүй гэж хонгорхон минь. Энд болохгүй. Харанхуй дүрс ихшиглэн тэврэн авч уруулыг нь озон өнсөв. Түүний хүчтэй гар хүлэнд ихшиглэн хүлэгдэх нь тэр. Хүсэл тачаал нь дээд зэгтээ хурч өөрийнх нь эмзэг ариун биеийг ирээ цэргүй оролдон цэнгэх энэ харанхуй биедтэй л үүрт хамт байхыг хүсч байлаа. Тэр өөрийгөө дийлхээ болов. Юу болж байгааг ч мэдхээ болж зөвхөн таашаалыг л мэдэрч байв. Гэвч хязгааргүй түнэр харанхуйд автсан түүний ой ухааны нэг хэсэг нь одоо энэ харанхуй орсны шалан дээр хэвтэх нөгөөгөө сэрэх гэж хичээж байлаа. Ихшиглэн сэрээчтэй. Ихшиглэн бас л тоо гой сэрэлтэй химэн тархин дотор нь орилж байв. Түүнд сэрэх хүсэл байсангүй. Гэтэл ихшиглэн
хэмээн хэн нэгэн хүчтэй хашгирах чихэнд нь хадаж эгшиглэн үсрэн бослоо. Унтаж байгаад хар дарсан зүүднээс сэрэх мэт болов. Саяхан дээр нь байсан харанхуй бэд гинэт хаашаа ч алга болчихов. Сая юу болоод өнгөрчөө? Би юу хийж вэ? Тэр аимшигтай эрх даарч орсны шалан дээр нүм нүцгэн байснаа ойлгов. Гэрэл тосож харанхуй байсан орцыг гэрэл түлхэд урд нь уурлаж бас мэл гайхсан харцтай дэлгэр зогсож байлаа. Тэр мэдчихэж, тэр харчгаж, сонсчгож би дэлгэрийг хуурчглаа. Би юу хийчих вэ? Хэмээн харамсан бодож өөрийгөө үзэн ядлаа. Нүднээс нь нулимсан мэлмэрч чичрэн зогсох өөрийгөө үзэн ядлаа. Дэлгэр эгшиглэн дойртон очиж тэврэн авлаа. Эгшиглэн, чи минь зүгээр үү? Намайг уучлаарай. Би чамайг хуурчглаа. Үгүй, чи намайг хуураагүй. Юу ч болоогүй. Юу ч битгий яар. Уйлгаа бойл. Тайвшир. Дэлгэр эгшиглэн тэврэн үнслээ. Тэр уйлж байдгаараа чичирсэн хэвээр түүнийг тэврэхэд хоёулаа тайвширч энэ аимшигт ертөнцөөс холдон тасарч хэсэгхэн зур арай тайван амгалан газар очсон мэт болдог билээ. Эгшиглэн түүнд тэврүүлээд л баймаар байлаа. Гэвч хаалга сая онгойж эгшиглэнгийн ээж гарч иржээ. Тэр бараг нүцгэн охиныг нь тэвэрч буй дэлгэрийг хараад шууд салгахаар ухас хийв. Миний охноос гараа ав мó бузраа амт минь. Эндээс зайл хэмээн орилж тэр хоёрын дундуур орлоо. Дэлгэр мэл гайхав. Цогцолмоо өгчээ би ямарч битгий олон юмар. Би бүгдийг мэднэ. Чи л охиныг минь хараачихсан. Чамаас болж охин минь зовж байна. Зайл чи эндээс. Ээжээ, дэлгэрт буруу байхгүй. Би өөрөө гараад ирсэн юм аа. Алив ор миний охин. Харин чи зайл хэмээн дэлгэрийг толгой төрөөгүй загнан хөөж гарлаа. Дэлгэр юу ч хэлээд нэмэргүй байв. Эгшиглэнгийн ээж түүнийг юу ч гэж хэлсэн ойлгохгүй нь илэрхий байлаа. Дэлгэр эцэст нь тийм ээ. Миний буруу цогцолмоо өгчээ. Би л түүнийг хайрлаж хамгаалж чадсангүй. Би энэ бүхний учрыг олох болноо. Тэгээд би хурч ирнэ. Тэр болтол танаа дахиж ирэхгүй. Баяртай. Баяртай эгшиглэн минь. Ахиж битгий ирээр юм уу бузар новш минь. Эндээс зайл. 7 уулын цаагуур далд ор. Ядарсан охиноос минь хол бай. Химэн цогцолмоо хойноос нь хашгирав. Эгшиглэн түүнийг ширтэн мэлмэрсээр хоцорлоо. Дэлгэр дотроо удахгүй ирээд ирнэ эгшиглэн минь гэж шивнээд яван одлоо. Түүнийг орсны гадна түмээ хүлээн зогсов. Дэлгэр түүнд саяны үйл явдлыг хэлэхээр амаа нээтэл юу ч битгий яар. Би бүгдийг нь мэдсэн. Явж түүнийг дуусгацгаая гэв. Би чамайг тэр новштой битгий уулз гэж хэлээ үсттэй. Би чинь ийм муу байхад яах гэж гарч байгаа юм бэ? Инки чи намайг сонсч гин үү? Хөөе, миний охин. Ээжигээ сонсч гин үү? Яагаад юм дуурахгүй байгаа юм бэ? Тэр чамайг яасан? Эгшиглэн ээжигээ сонсож байлаа. Гэвч тэр ээжтэйгээ юу ч ярихыг хүсэхгүй байв. Түүний тархинд шал өөр зүйлс эргэлдэн ил зууханд асах галыг ширтэн сууна. Өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрвөө? Бүхэн яагаад ийм хурдан болчихвоо? Яг л харж гүйцэхгүй хурдлах галт тэрэг мэт дэндүү хурдан өнгөрч амьдрал минь оронгоороо эргэжлээ. Би яг л галзуу хүн шиг аашиж байсан ч яагаад тэгж байснаа санахгүй байна. Би өргөлж хүнтэй уцаар арж байсан ч хинтээ ярьж байснаа бас санахгүй байна. Би юу ч санахгүй байна. Би зөвхөн дэлгэрийг санаж байна. Бас тэр ламаас айж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүнээс би айж байна. Аах тэр ламтай уулзснаас хойш би нэг л биш болчихсон. Төрөний тэр хар сүүдэр тэр ламтай адилхан байсан. Яг л тэрэн шиг мэдрэгдээд байсан. Химэн эгшиглэн өвдөж буй тархиа шаналган бодох ба хажуугаар нь түүнийг хэн нэгэн хараад ч байгаа юм шиг хачин санагдаж зовооно. Төрөн дэлгэрийг явж түүнийг гэртээ орж ирснээс хойш тэр харанхуй сүүдэр хаалгаар нь дагаад ороод ирсэн юм шиг санагдаад байлаа. Одоо тэр энэ олон өрөөний хаа нэгтээ өөрийг нь хүлээгээд байж байгаа байх. Магадгүй өөрийнх нь өрөөний шкафанд эсвэл орныхон доор ч юм уу ямар нэгэн гэрэл гээгээгүй орчинд түүнийг отоод байж магадгүй. Тэр эгшиглэн дахин элдвлэх гэж байна уу? Эсвэл хорлох гэж байна уу? Ээжээ, би унтмаар байна. Өрөөнд оруулаад өгөөч.
Тэгээ охин минь. Игшилэн өрөөндөө орж ирээд гэрлээ асаалттай хэвээр орондоо орлоо. Тэр гэрлээ унтраагаад ганцаараа байхаас айж байв. Гэхдээ бас ээжтэйгээ цуг байхыг хүссэнгүй. Цогцолмоо өөрөө охиноо чөтгөрийн гарт өгснийг магадгүй охин нь зүүн совингоороо өчүүхэнч гэсэн аль хэдийн гадралсан байх. Аавыг дуудаад ууж би ганцаараа байхаас айгаад байна. Юунаас нь айхав дээ охин минь. За аавыг нь дуудъя. Ингэж хэлээд цогцолмоо хаалгаа хаан гарч одов. Цогцолмайг гарсны дараа энэ өрөө хоромхон зуур айдас ба ганцаарлын аимшигт орчин болон ховров. Игшилэн хүнжлөө нөмрөөд таазан дээр байрлах гэрэл рүү ширтэн аавыг нь ирэхээс өмнө битгийл унтраасаа хэмээн залбирэн хэвтэнэ. Учир нь энэ гэрэл яг унтрах гээд байгаа юм шиг түүнд санагдаж айдаст автуулж байлаа. Онгорхой байсан цонхоор салхи шигэн орж ирэх шиг хөшиг сэвэл зүүлж өрөөгөөр нэг хүйт тав. Тэр босоод цонхоо хаачмаар санагдсан ч араас нь хэн нэгэн бариад авах юм шиг санагдаад орноосоо босож чадсангүй. Тэр цонх руу томоор харлаа. Гэнэт түүний тархинд цонхны төвчээ. Цонх түрэн орж ирэхэд хаалттай байсан. Хин ч онгойлгоогүй. Цонх хизээ онгойчих вэ? Химэн аимшигт асуулт орж ирэх нь тэр. Төрөөхөн ээжтэйгээ өрөөндөө орж ирэхэд төвчээтэй байсан цонх нь аль хэдийн онгойж хүүтэн салхилан хөшиг сэвэлзүүлж байлаа. Түүний нүдэнд нулимс цэлэлзэн хүнжил дотроо чичирч эхлэв. Цонхоор салхи биш өөр ямар нэгэн юм орж ирээд хөшгийг нь цэвэлзүүлээд байгаа юм шиг санагдаж зүрхэн түгтүгхийн хүчтэй цохилж байлаа. Салхины уйлах дуу чихэндэн шаналгаатай сонсогдож энэ дуу яг л хэн нэгэн уйлаад байгаа юм шиг сонсогдно. Яг л хэн нэгэн үл үзэгдэж цонхоор харагдалгүй орж ирээд өрөөнийх нь аль нэг болонд суужгаад уйлаад байгаа мэт. Игшилэн цонхноосоо харцаа үл салгав. Тэр цонх руу л цоо ширтэж нүдээ огт хөдөлгөж чадсангүй. Учир нь түүний нүдний буланд ямар нэгэн зүйл хөдлөх харагдлаа. Тэр хөдлөөд байгаа зүйл рүү харахыг хүссэн ч айгаад чадахгүй байв. Гагцхүү сүйтгэнсэн тэр хар зүйл амьсгалах нь мэдрэгдэх бөгөөд түүн рүү багаар мөлхөн ирж явна. Аава, хурдан ирээч дээ. Гойж байна аава. Ямар нэг юм над руу ойртоод байна. Тэр над руу ирж байна. Химэн игшиглэн цонх руу хараад хөшсөн чихтэй нулимсаа урсган дотроо хашгирав. Аава химэн чангаас чанга орилохыг хүссэн ч хоолой нь огт гарахгүй байв. Тэр нүдээ анаад хүнжлөөсөө тасзуурлаа. Нүдээ анах төдийд түүнийг түнэр харанхуй нөмрөн авч сэтгэхүйн орон зайн хаа нэгтээ оргүй хоосон орчинд аваачив. Түүний одоо чадах ганц зүйл энэ бололтой. Нүдээ анаад ч хамаагүй түүнийг харахыг хүссэнгүй. Тэр нүдээ анаад хэвтээдэл байлаа, хэвтээдэл байв. Хэдэн хором өнгөрлөө. Хинч түүнд хүрсэнгүй. Ямар нэг амьсгалах чимээч гарсангүй. Тэр явчихсан болов? Химэн игшиглэн өөрөөсөө асуув. Тэр хит утаан нүдээ анан харанхуйд байсан болохоор айдас нь улам нэмэгдэжээ. Энэ түнэр харанхуй дундаас ямар нэгэн аимшигт амтан амьлаад гараад ирэх юм шиг санагдаад болсонгүй. Игшиглэн энэ харанхуйд удаан тэсгээ байж нүдээ нээхээр шийдлээ. Ядаж өрөөнийхөө бүдэг гэрлийг харах юм бол тайвширлыг олж магадгүй. Энэ бүхэн зүгээр л эндүүрэл хий хоосон айдас байсныг олж мэдэж болох юм. Гойж байна бурхан минь, хинч байхгүй байгаасаа. Химэн бодоод игшиглэн нүдээ айжуухан нээлээ. Юу ч байсангүй. Түүний өрөөнд хинч алга. Салхи намдаж хөшөгч сэвэлцгээ болжээ. Тэр тайвшран уртаас урт амьсгаа авав. Тэр явчихаж тийм ээ. Энд хинч алга. Аав минь хурдан орж ирээсэй. Химэн игшиглэн хүсэмжлэн бодож байтал өрөөнийх нь хаалганы барьвал торхийг дуурав. Игшиглэн хаалга руу цочин харлаа. Түүний хаалганы барьвал эргэн тортор хийнэ. Цаад талаас нь хэн нэгэн хаалгыг нь тогшлоо. Миний охин, аав нойн, хаалгаа онгойлго. Яагаад төвччихсэн юм бэ? Алин миний охин хаалгаа тайлчих. Аав нэнд байна. Игшиглэн энэ үгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Би хаалга төвчээгүй. Ээж төвчээгүй. Тэр хаалгыг дотроос нь төвччихэж. Тэр төвччихэж. Игшиглэн хашгираад ч хамаагүй аавыгаа дуудахаар шийдэв. Аа гэж дуурч амжаагүй байтал түүний чихэнд нь чимээгүй. Чи юунаас ингэж их хайна вэ? Би чамтай хамт байна шүү дээ. Химэн шивнэх дуу сонсогдлоо.
Энэ агшинд гэрэл тасхийн өдрөв. Игшүүлэнгийн нурууны усан нар зайж огцон мэргэж харвал түүний хажууд өнөөх харанхуй дүрс хоёр улаан нүдэрээ цоос ширтээд инээмсэглэн харж байлаа. Түүний толь мэт юм бүхэн ойсон гялалзах том хоёр улаан нүднээс игшгэлэн өөрийнхөө тусгалыг толь мэт харлаа. Түүнд усан цайгаад цав цагаан болчихсон, нүдэн сохрууд цагаарсан, эрүү өвдгөн нийлээд арьс үсэн арцаасан аимшигтай эмгэн шулмас харагдлаа. Химэн зүрх цөцөм хашгирах охиныхын дуун түгжээтэй хаалганы цаана хашгирах сонсогдов. Энэ гэрээр дүүрэн хайрт охиных нь амь тэмцсэн, тарчилсан аимшигт хашгираан дүүрлээ. Игшгэлэнгийн аав охиныхоо өрөөний хаалгыг цохиж өшгөлөж балбаад онгойсонгүй. Цоцолмоо хажууд нь дэмийл нос нулимсандаа холилдон "Миний охин" химэн бархирах ажээ. Хаалганы цаана байгаа охиноо яаж тамлуулж дарчилж байгааг дотроо төсөөлж уур хорсгол зовлон шаналлаа шатсан аав нь өөрийнхөө өрөөнд хэдхэн харайж очоод бууга шүүрэн авч сумллаа. Тэр буцан харайж ирээд бууга цоож руу чиглүүлэн буундуу тас хийж цоож бутран өсөрсөн ч хаалга онгойсонгүй. Тэр хаалгыг цөм өшүүлэн онгойлгоод өрөөнд нь гуйн орж охиноо олж харлаа. Сарны гэрэлт хайртай охин нь хоёр алаг нүднийхэн оронд хоосон хар хоёр ухархайгаар өөдөөс нь цоос ширтэн зогсож байх бүлгөө. Дэлгэр Түмээ хоёр такси барин 19-р хороолол руу давхиж явна. Түмээ дотроо санаа зовох ажээ. Учир нь энэ бүхэн сайнаар эсвэл муугаар төгсхийг тэр тааж мэдэхгүй байв. Яалтчгүй ямар нэгэн гар цохрол учирч байж хэн нэгэн цусаар уйлж байж дуусах мэт муу сайван татаад байлаа. Харин дэлгэр өшөө хорсолдоо шатан Түмээ дэтгэн түүнийг даган явна. Тэр новшийн гэр хаана гэдгийг Түмээ мэдсэн бололтой. Би түүнийг өөрийн гараар алах хэрэгтэй. Үгүй бол тэр намайг хоёр дахь удаага алах гэж оролдох болно. Явуулсан чөтгөр нь нэгшгэлэнг минь нийтлэх болно. Түүнийхээ зовж шаналхыг харснаас үхсэн минь дээр хэмээн дэлгэр цонх руу харан бодол хийлнэ. Тэр зариг шулууджээ. Тэр ламж байсан, юуч байсан өөрийн гараар тарчлан алахыг хүсч байлаа. Алив жолоочоо ахаа жоохон хурдаа нэмээд хэлдэ. Та яагаад ийм удаа яваад байгаа юм бэ? Хурд хэтрүүлэх аюултай шүү дээ дүү минь. Би хурдан явж болно л доо. Уурдаас гинэт машин гараад ирвэл яах юм бэ? Зүгээр ахаа. Та ахаа жаахан хурдаа нэмчих. Мөнгийг нэмж үгүй. За ойлголоо. Гээд жолооч хурдаа нэмлээ. Дэлгэр машин хурдалсанд тайвшрах шиг болоод Түмээ рүү харлаа. Түүний царай нь барааж ядарсан мэт царайтай болжээ. Тэнгэр байдаг духан өөрчлөгдөж хоёр нүд нь улаажээ. Чи яагаа вэ? Би чинь зүгээр үү? Зүгээр дээ. Зүгээр л. Найз нь чамайг сайн хамгаалж чадахгүй ах шүү. Ер нь ирээдүйд юу ч тохиолдож магадгүй. Надад тийм ч их найдах хэрэггүй. Бүх юм чамаас шалтгаална гэдгийг ойлго. Гэнэт юу яриад байгаа юм бэ? Би чиний хэлсэн замаар л явж байна штэ. Би чамд итгэдэг. Одоо зөвхөн өөртөө итэг. Би их ядарч байна. Чамд наалдсан боозрыг биеэс чинь салгаж хөөж явуулсан ч тэр эргээд над дээр ирсэн. Би түүнийг яаж чадахгүй байна. Одоо тэр чи бид хоёртой хамт энэ машин дотор сууж байгаа. Энэ үгсийг сонсоод дэлгэрийн дотор нь эвгүрхэв. Итгэж найддаг, зоригтой нүдээр бүхнийг цооширтэж, айцаас нь салгаж өгдөг найз нь одоо ядарч туйлдсан үгс хэлээд өөрлөө нь гунигтай бас ядарсан нүдээр ширтэн сууна. Дэлгэрээ, цаашдаа юу ч тохиолдсон ухаантай, бас болгоомжтой байгаарай. Гэхдээ араас чинь хэн нэгэн дайрна гэж айх хэрэггүй. Би үргэлж ард чинь байгаа. Тийм болохоор зөвхөн урагшаа харж урдаа байгаа зүйлээ дуусгаарай. Ойлгов уу? Ойлголоо. Хэлсэн үг нэг бүрийг чинь санаж авлаа. За тэгвэл би буулаа. Надад чухал ажил гарчлаа. Мэ, энэ хаягаар яваад очоорой. Гээд Түмээ түнд нэгэн хаяг бичсэн цаас өглөө. Жолоочоо ингэ зогсчих. Би буух хэрэгтэй боллоо. Ингэж хэлээд Түмээ таксинаас буун гарч одлоо. Дэлгэр цонхоор эргэн харвал найз нь байтугай амьд хүн байгаа шинж ойр хавьд алга. Тэр хаа нэг тийшээ явчихжээ. Гэхдээ яг л сүнс мэт алга болчихсон байлаа. Тэр яагаад надад ийм үгсийг захиж хэлээд замын дундаас явсан одоо? Ямар нэг зүйл болсон юм биш байгаа. За яах вэ?
Одоо юу ч болсон хамаагүй. Тэр новшиг л энэ оршлонгоос өөрийн амьдралаас зайлуулах хэрэгтэй. Такси хурлан явсаар түүний хэлсэн хаяг буюу 19-р хороололд байрлах нэгэн тансаг орон сууцны гадна ирж зогсов. Гадаа харанхуй бөгөөд хавирган сарны гэрэл гадаад оршныг гээгүүлэх ажээ. Орон сууцнууд дунд тог тасарсан мэд нэгч гэрэлтэй цонх алга байлаа. Дэлгэр таксигнаас буугаад Орос руу аажуухан алхан явж орлоо. Энэ Орос нууц кодтой боловч тэр нь азар ажиллахгүй байв. Ямар ч чимээ анаргүй тас харанхуй орцоор дэлгэр гитэн өгслөө. Түүний зүрхний цохилд өөрт нь мэдрэгдэж алхаа нь хүчтэй сонсогдно. Энэ харанхуй орцонд түүний араас хэн нэгэн дагаад баймид санагдах боловч ард чинь би байгаа гэж хэлсэн найзынхаа үгэнд найдан ураг шалгасаар 3 давхрууд гарлаа. 3 давхарт ганцхан айлын хаалга байх ба энэ түүний гэрийн хаалга мөн байв. Дэлгэр тогшоосоо өмнө хаалгыг татаж үзэхээр шийдэв. Бариулыг чимээгүйхэн буулгаж хаалгыг татах гэж байтал гинэт утас нь хангинав. Дэлгэр яаран утасныхаа дууг хааж харвал эгшгэлэн залгаж байх нь тэр. Дэлгэр яаран байрнаас гараад хоолоогоо загсан байна уу гэж хэллээ. Тэр эхэлж дуусаагүй байхдаа утасны цаанаас шаналлт уйлаан дуун сонсжээ. Түүний зүрх нь хатгуулав. Юу болчих вэ новш гэж. Дэлгэр үү, аав нь байна хэмээн эгшгэлэнгийн аав өгөө таслан хэлв. Эгшгэлэн зүгээр үү? Юу болсон бэ? Хүү минь, чи хаана байна? Эгшгэлэн чинь галзуурчлаа. Бидний охин галзуурчлаа. Яг юу болсон юм бэ? Та надад тайлбарлаад өгөл дөө. Эгшгэлэн минь нүдээ ухчихлаа. Охин минь сохорчихлоо. Ингээд аав нь утасны цаана уйлж гарав. Дэлгэр саяны үгсийг сонсоод хүнд ямаар тархи руугаа цохиулсан мэт манарлаа. Би удахгүй очно аава. Хүлээж байгаарай. Ингээд дэлгэр таслав. Түүний адреналин ялгарч ухаан санаа нь биеэ захирахад тун хэцүү болов. Утах хэрэг байхгүй. Одоо л алчхъя гэж бодоод дэлгэр бушуухан 3 давхар ууд гараад гисрийн гэрийн хаалганд хүрв. Хаалганы бариулыг доош чимээгүй буулгаад таттал хаалга онгойчглоо. Тэр гэрт сэмхэн гитэж оров. Гэр нь тэр чигээрээ маш бүдэг улаан гэрэлтэй байх бөгөөд маш хээнцэр сүм мэт чимэглэлтэй айл байв. Мөн арц ургамал мэт нэг анхлуун жим шиг хачин үнэр хамар цоргиж өгтөв. Тэр маш аажуухан гэгчин гитэн өрөөнүүдээр дамжин түүнийг хайж эхэллээ. Ямар олон өрөө вэ? Тэр хаана байна? Хэмээн тархиа шаналхан бодож өөрийг нь тойрсон олон хаалгыг сайтар харав. Хизээ ийм олон хаалга гараад ирвэ? Би хаашаа норох вэ? Бүх хаалга модон байх бөгөөд нэг хаалга л модон эсвэл төмөр гişим шиг харагдаж байлаа. Тэр хаалга руу арай ядан гитэж ойртон очлоо. Дэлгэр гараараа хаалганд хүртэл хаалга биш зүгээр л унжуулсан давуу байв. Тэр давууг сөхөн дахин нэг өрөөнд орж ирв. Аимшигтай өвдөх нүдээ арчин толгоогоо сэгсрээд оршин тойрноо харвал 4 хөлтэй намхан ширээний ард улаан орхимж нөмөрч завлан суусан тарган лам нүдэнд нь нуртлоо. Түүний нүдийг нь энэ улаан гэрэл яг л час улаан мэт харагдуулж байгаа нь аимшигтай. Түүнд айж сандарсан шинж огт алга. Чи юу? Чи тэр лам мөн үү? Хүү минь айж ухаан ойртоо дээр ирээд урдсоо. Би чинь их муу байна. Чамд тан өгье. Дэлгэр өөрийн ирэхгүй түүний урд очоод сүгдэн суулаа. Түүнд ямар ч тамир тэнхээ хүч чадал алга. Өөдөөс нь харах энэ ламын нүднээс доог тохуу басамжлал тулаанд дийлсэн айтай царай илт мэдрэгдэнэ. Энэ үед л дэлгэр өөрийгөө үзэн ядлаа. Би яагаад гартаа юу ч орж ирсэн юм бэ? Би юу ч хийж чадахгүй. Урд нь байх ширээн дээр арц уугуулагч савн дотор нэгэн нунтаг шатаж үнрэн гэрээр нэг дүүрчээ. Энэ үнрээс болж дэлгэр тамир тэнхээ эрүүл бодол санаагаа алдан туйлдаж байгаагаа сайн мэдлээ. Үүнийгөө гээд гэсэр түүний урд аяхтай шингэн тавилаа. Дэлгэрийн ам нь аимшигтай цангаж байв. Тэр аяхтай шингэнийг гартаа атхан авлаа. Уухыг үнэхээр хүсч байсан ч энэ аяхтайг уучхвал эргээд бүх бие минь ирүүлж хөө. Эсвэл би өөхөө. Энэ хор ойл яах вэ? Тийм ээ. Энэ бол намайг алах гэсэн хор мөн.
Би хууж болохгүй гэж хатуу шийджээ. Тэр аяхтайг амандаа ойртуулв. Уруулын хаан урд аяхны үзүүрийг аажуухан хүргээд гисрийг ширттэл ганцхан балгачих. Надад ихдэг зүгээрээ уучих гэв. Дэлгэр нүдэн анаад ухаан бодлоо хураав. Одоо маа энийг өөрөө уу гэж хашгираад зүүн гараа сунган гисрийг зууран авч өөрлөгөө хамаг хүчээрээ татаад баруун гартаа байсан аяхтай хорийг амруун цутглаа. Гисэр уусан хоорондоо хахад цацсан муужрах хооронд уугаж байсан өнөөх савтай арцыг шүүрэн аваад түүний улаан нүрлүүнд цацаж орхилоо. Гисэр аимшигтай хахир хоолойгоор яг л гахаа шиг бахираад хүнд биеэ дааж ядан босч даван хаалгаар гаран зогтов. Дэлгэр хүчээ хоримтлуулан босч түүний хойноос хөөж гарлаа. Гисэр бүдүүн удаан гуйдаг боловч амьд үлдэх гэсэн хүсэл нь түүнийг илүү хурдан болгож байлаа. Тэр хаалгаа онгойлгон гэрээс бохирсон чигтээ гараад доош бун байдаг чадлаараа гуйх бөгөөд араас нь дэлгэр хөөж байлаа. Гисэр игэртэл бүдрээд уншгалгүй шатаар уруутсаар бэнд давхарлуу гүйн оров. Тэр манаачаас аврал ирэхээр энэ давхарт ирсэн боловч тэнд хинч байхгүй байв. Авраараа хүмүүсээ хүн аллаа химэн гисэр иргэн хашгирна. Тэр гүйсэндээ ядарч туйлдаж байгаа нь хоолооноос нь илт мэдэгдэнэ. Дээрээс нь уусан хорон уйлжиж эхэлж буй бололтой хөлн бадаарч эхлэв. Тэр энэ хорыг дэлгэрт бэлдсэн байсан ч өөрөө хүртжээ. Энэ нь үхлийн хор бус мэдээ алдуулагч юм. Бас түүнд өөрийгөө хамгаалах юу ч байсангүй. Хараалаа хийж чадах хамгийн хүчтэй зэвсэг нь түүний ясан ирэх байсан боловч уур хорсолдоо автаад хараал хийхдээ бүх эрхээ дуусгасан учраас одоо түүнд өмссөн хувцснаас нь өөр юу ч алга. Мөн түүний хийсэн хараал одоо түүнийг аварч чадахгүй. Хүний хийсэн муу зүйлс хизээч эзэндээ эргээд сайнаар нөлөөлдөггүй билээ. Тэр дэлгэрээс өөрийгөө хамгаалахын тулд гэртээ хортой улаан гэрэл асаажээ. Энэ гэрлийг харсан хүн тэр дороо муужран ундаг байна. Мөн нунтаглаж асаасан хор дурмал нь хүний амьсгалыг боогдуулж, ухаан санааг нь уймруулж, удаан байвал өхүүлэх аюултай аж дэлгэрт аль аль нь тийм ч хүчтэй нөлөөлсөнгүй. Түүнийг ямар нэгэн зүйл хамгаалж байсныг тэр ойлгожээ. Харин эсэргээрээ гэрээс гарч eerүүл агаар амьсгалж эхэлсэн дэлгэр баг багаар сэргэж урдаа байгаа зүйлсийг харахтайгаа болов. Тэр өөрөөс нь зүхтаж ядах ламын хойноос итгэл дүүрэн ойртож явна. Гисэр өөрийн зовлогыг арай ядан чирсээр гаражны эцэгт байрлах төмөр хаалга руу зүхтан орлоо. Дэлгэр хойноос нь тийм ч хурдан хөөсөнгүй. Түүнд гарах гарц байхгүй гэдгийг зүүн соёнгоороо мэдэрч байлаа. Тэр хаалга руу ойртон очиод таттал цаанаас нь бас татаж байлаа. Хүчтэй новшин гэж. Гуйж байна, намайг өршөө. Би ямар ч буруугүй. Үгүй, чи буруутай. Би мэдж байна. Намайг орхичих. Надад маш их мөнгө бий. Чамд хүссэн бүхнийг ч нөгье. Надад чамаас өөр юу ч хэрэггүй. Ингэж хэлээд дэлгэр хаалганы бариулаас хүчтэй гэгчин таттал бариул хуг усарч хөв. Хоёр талаас нь хэд хүчтэй татсны улмаас бариул хугарч гисэрт татах юу ч үлдсэнгүй. Дэлгэр хажуудаа байсан машины дугуй чангалагчийг авч хаалгыг хөшлөө. Хаалгач дороо онгойж гисэр аврал ирсэн нүдээр түүн рүү ширтэн зогсож байв. Дэлгэр ороод эргэж хаалгыг онгойхгүйгээр хөрш орхилоо. Одоо барилгын эд хэрэгслэр дүүрсэн өрөөнд дэлгэр гисэр хоёр хоёулахнаа үлдэв. Газарт хэвтэж байсан урт отверк одоо дэлгэрийн гарт атгаастай байх ба гисрийн үхлийг адислах зэвсэг болон хувирлаа. Дэлгэр ганц хараагаад түүнд ойртон отверкоо гэдсэнд нь гүнгэгчин зоож буцааж аваад ахин нэг бүллээ. Тэгэд ахин дахин бас ахин бүлв. Гисэр өөрийгөө хамгаалж чадалгүй хий дэмий дэлгэрээс зурна. Гисрийн гэдэс дэндүү тарган учир энэ бүлэлтүүд түүний арьс махыг нэвтлэн орж зузаан өөхөнд нь гацаад байгаа мэт дэлгэрт санагдана. Гэвч тэр хүнд шархтжээ. Олон жижигхэн нөхнүүдээр цус олгоодон урсах ба энэ цусаа тогтоох гэсэн мэт гисэр гараараа даран арай ядан амьсгалж байлаа. Хасах толгойтой отверк түүний элэг болон бүдүүн гэдсийг цоо нэвтлэн орж
өтгөн шингэн цустай нь холилдон биеэр нэг тарж байгаа нь түүнд өвдөлттэй хамт мэдрэгдэнэ. Чи лам гэлөө. Хэн нэгний ирээдүйг өөрчилж чаддгийн биз дээ. Би чамайг үгүйсэхгүй. Чи чадсан. Миний хувь заяаг чи орвонгоор нэргүүл чадсан. Чи түүнийг минь танигдахын аргагүй өөрчилсөн. Одоо тэр галзуураад өөрийн гараар ухчихсан тас харанхуй нүднийхээ гүн харанхуйд төөрч бодилж яваа. Чи үзмэрч гэлөө. Ирээдүйг харж чаддгийн биз дээ. Тэгвэл новш минь одоо өөрийнхөө ирээдүйг хардаа. Би чиний ирээдүйг харж байна. Гэж хэлээд дэлгэр гагнуурын аппарат асаан электронд залгав. Үүнийг хараад лам юу ч хийж чадалгүй айсандаа салгалан өмдөндөө шээсээ савриулав. Тэр намайг авраач гэж мянга залбирах хэдий ч бурхан өөрийн биеэр түүнийг дэлгэрийн гараас аварна гэж юу. Гэсэр өглөө дэлгэрийг ширтэн хэвтэнэ. Тэр өөрийн амьдралынхаа хамгийн сүүлчийн дур зургийг харж байна энэ юм. Бүх бие нь мэдээгүй болж шархнаас нь цусурсан гарсаар шалаар нэг цус нэлээжээ. Хооронд нь гагнаж холбосон хурц өдөртэй төмөр хоёр гартаа чан гатгасаар дэлгэр түүнд ойртон очлоо. Түүний сэтгэл зүрхнээс өргөдөх хайрлах сэтгэл аль хэдийн арилан оджээ. Гашуун нулимсан урсах нүдэрээ тэр дэлгэрийн харцыг хараад аль хэдийн өхөлтэйгээ эвлэрэв. Нүдэнд нь бага наснаас нь ахуулаад цэл залуу үеийнх нь бүх дурсамж харагдаж эцэст нь өөрийнх нь хийсэн хамаг нүгэл нь нэг нэгээрээ ээлжлэн солигдов. Тэр тоолж баршгүй их гэм нүгэл бэлджээ. Түүний зовоосон эмэгтэйчүүдийн урсгасан цус ба нулимс нь далаа тэнгис мэт их билээ. Одоо тэр энэ цус нулимсан далаад живж явна. Нүд чинь сохорч хил чинь тасрах болно. Чи ахиж хизээч намайг харж хараач чадахгүй. Ингээд үх. Хэрэггүй. Битгий л дээ. Үгүй. Ямар нэг зөөлөн нялцгай зүйл рүү хурц үзүүртэй төмөр гүндээ хүртэл зоогдож хорвоо дэлхийн гүн гүнзгий хүртэл газар дэлхийн ёроолд харанхуйн гүнд амьдарч буй амьтдад хүртэл сонсогдохоор муухай хашгираан дэлхийн ертөнцийг цочоогоод дахин намгүн болов. Ингээд гисэр өглөө. Түүний хоёр нүд болон аманд нь дэлгэр өөрийн гагнсан төм рүү дагцны ясыг нь нэвт гартал зоожээ. Дэлгэр чамайг там руу авч явах эрэлгийн нэлчүүд одоо ирж яваа. Хизээ нэгэн өдөр би ч бас танд очих байх. Тэр үед уулзъя лам багш минь. Гэж түүний цогцост хандан хэлээд гарч одлоо. Үүр цайжээ. Тэнгэрийн хаяанаас гэгээ тусаж харанхуй байсан орчлон ертөнцийг гээгүүлэхээр айсвэ. Дэлгэр сая юу хийсний бодон алхана. Би зөв юм хийсэн үү? Буруу юм хийсэн үү? Хэрвээ би түүнийг амьд үлдээсэн бол тэр намайг алхан тодорхой байсан шүү дээ. Тийм ээ. Би зөв зүйл хийсэн. Надад одоо айх зүйл байхгүй. Игшгэлэн минь одоо яаж байгаа бол? Тэр ийм бодоод утсаа яаран гаргаж игшгэлэн рүү залгалаа. Утас нь удтал дуудав. Хинч утас авалгүй дуудсаар байв. Альвэ, чи минь утсаа авал та. Байна уу? Хэмээн игшгэлэнгийн аавынх нь хоолой сонсогдов. Байна. Би байна. Та хаана байна? Игшгэлэн яаж байна? Бид гэмтлийн эмнэлэгт байна. Одоо тэр мэд засалд орж байгаа. Чи ирэхгүй мүү? Тэр чиний нэрийг дуудсаар ухаан алдсан. Ойлголоо. Би яг одоо очлоо. Дэлгэр яаран такси барьж харвсан суммад давхсаар эмнэлэгт ирэв. Тэр игшгэлэнгийн эмчилгүүж буй тасхийн үүдэн дээр ирээд гадны хүн орохыг хориглон гэсэн бичгтээ шилэн хаалганы урд гацлаа. Игшгэлэнгийн ээж аав нь тэнд бас байв. Цогцолмаа түүн рүү өрөвцсөн эсвэл хайрлсан нь үл мэдэгдэх гунигтай нүдээр ширтэн байж намайг уучлаарай хүмүн. Чамд ямар ч буруу байхгүй. Бүх зүйл надаас л боллоо. Надаас л болчихлоо. Хэмээн түүнийг тэврэн аваад уйлж гарлаа. Цогцолмаа бүх зүйлийг ойлгожээ. Тэр бүх зүйлийг нүдэрээ харсан юм. Буун дууны дараа хаалгыг онгойлгон игшгэлэнгийн өрөөнд ороод тэр охиноо хараад игээтэл гал зурчихсангүй. Охин нь нүдээ хучгасан өтгөн цус нүүрээр нь насгарч байв. Охиныхоо энэ ирэмдэг төрхийг нь харж чадалгүй нүд нь халтарч хажуу тийш хартал сарны гэрэлд танил царай нүдэнд нь зэрвс хийгээд агаарт замхран алга боллоо.
цог залмаа өөртөө гисэр гэсэн ганцхан үгийг шивнэв. Тэр энэ бүхний ард хэн байсныг мөн өөрөө энэ бүхний эхлэлийг тавьснаа ингэж сайн мэдэж авлаа. Өөрийгөө үзэн ядах сэтгэл нь охиноо өрөвдөн хайрлах сэтгэлтэй нийлээд дотроос нь оргилж ундарсаар нулимс болон урсан гарах авч өөрийгөө мянга нулимсаараа угаавч юу ч өөрчилж чадахгүй гэдгээ мэдээд улам их уйлах ажээ. Сохорч цусаалдаж буй охиноо тэврээд эмнэлэг рүү яаран гарах тэр хоёр хоёулаа юу болоод байгааг ч ойлголгүй эцэг их хүний өр хүүхдээ аврах төрлөх зан үйлдээ автагдан галзуу мэт эмнэлгийн зүг давхсаар иржээ. Эмнэлэг рүү явж байх замд арын суудал дээр хэвтэх ихшгэлэн охин нь "Ээжээ, та яагаад намайг орхиод гараад явчихсан юм бэ?" хэмээн асуув. Түүнд хэлэх үг олдсонгүй гацав. "Ааваа, та яагаад тийм их удсан юм бэ? Би таныг дэндүү удаан хүлээлээ. Аав өнөө, аавыгаа удсанд уучлаарай. Та яагаад намайг хамгаалдгүй юм бэ? Би маш их айсан." гэж охин нь уйлан хаалан байж хэлж дуусгалаа. Охин нь гал зурж солиорсондоо биш, чин сэтгэлээсээ хэлж байгааг эцэг нь ойлгон нулимсаа барьж байв. Тэр өөрийгөө ямар хайнга охиноо хайрлах сэтгэлгүй байснаа ойлгов. Түрүүн эхнэр нь охин дээрээ ор гихт нь очиод бяцхан охиноо тэврээд унтахгүй явтаа хэмээн харамсаад барсангүй. Хүн ер нь ямагт бүх зүйл өнгөрсний дараа харамсаж суудаг нь жам юм. Охин нь нүдгүй болсон болохоор түүний сэтгэл хөдлөлийг мэдэх дэндүү хэцүү болжээ. Нүднээс нь түүний баяр хөөр, гомдол, харуусал зэрэг нь бүгд харагддаг байсан билээ. Одоо харин нүднийх нь оронд хоосон хар нөхөл мэлтий хаж. "Дэлгэр хаана байгаа юм бэ?" Дэлгэр нь ирж байгаа миний охин. Чи минь тэсээрээ. Одоо эмнэлэг рүү явж байна. Дэлгэрийг дуудаад өгөөч тэхүү аава. Гуйж байна. Аав нь дуудчихсан охин минь. Тэр ирж яваа заа юу? Та худлаа хэлээгүй үсттэй аава. Ээж шиг битгий тэрнийг хөөж явуулаарай. Үнэн дээр тэр намайг хамгаалж байсан юм аа. Ингэж хэлээд охин нь ухаангүй болчихов. Тэр хоёр охиноо өвчглээ хэмээн сандарч өвтлээ айж байсан ч азар ухаан алджээ. Ахаад жаахан удсан бол цусаалтаж өөхөх байсан ч ихшгэлэн үнэхээр өвөхийг хүсэлгүй амьдралаас зууран тэсчүүлдэв. Эмч тэдэнд хандан "Одоо яаралтай хаалгаанд оруулж цусаалтыг зогсоох бүх арга хэмжээг авах болно. Амь насанд нь хүрэх аюулгүй тул та хоёр айхгүй байж болно." гэж хэлээд хаалгаа хаан явж одлоо. Үүнээс нэг цагийн дараа дэлгэр хурч ирээд буйн энэ юм. Ихшгэлэнгийн аав дэлгэрийг харан зогсоно. Тэр харцаараа нэг зүйлийг асууж байлаа. Дэлгэр нүдэрээ "тиймээ" гэсэн дохио өгөв. Ихшгэлэнгийн аав уртаас урт амьсгаа авч түүнийг тэврэн авч чихэнд нь "Миний хийх ёстой байсныг чи хийлээ. Баярлалаа хүү минь" гэж шивнэлээ. Гэнэт энэ үед цагдаа нар эмнэлгийн урд коридороор чанга алхасаар яаран хурч ирж айсв. Дэлгэр аавынхаа мөрнөөс чанга атгаад "Аава, одоо яах вэ?" хэмээн төгшин асуулаа. Цагдаа нар яг өөрийг нь мөшгсөөр барих гээд ирж яваа гэдэгт дэлгэр бат итгэлтэй байв. "Тайван бай хүү минь, битгий сандар. Юу ч болоогүй юм шиг байгаарай" гэж ихшгэлэнгийн аав түүнд захив. Ингээд өнгөрлөө. Би насан туршдаа шоронд татах юм хийчихлээ. Хайртай шүглэн минь, чамайгаа харж чадахгүй юм гэж үү? Хэмээн дэлгэр дотроо шаналн бодсоор цагдаа нар алхасаар яг түүнд тулж ирэв. Дэлгэрийн зүрх нь төг цохилж өвхлөөс айх мэт айж байлаа. Ингээд дууслаа. Гэвч цагдаа нар түүнд биш, ихшгэлэнгийн аавд хандан "Амрыг ирээ. Та яагаад галт зэвсгээ орон байран дээр ашиглав? Охин минь өрөөнд дотроо хашгираад байхаар нь хэн нэг итгэхэд хүчирхийлүүд байгаа юм байна гэж бодоод яаран очтол хаалган дотроосоо төгжөөтэй байсан. Тэгэд би цоожийг нь бодож онгойлгосон юм аа. Танай охин чинь тэгэд гайгүй юу? Охин маань тэр хоёр нүдгүй олчихсан." Мөрдөн байцаагч үлэн мэдих харцаар түүн рүү хараад "Харамсалтай байна. Та бидэнтэй явна уу? Бид танаас хэдхэн асуултал асуух болно орхимээ." "Ойлголоо" гээд тэр дуулууртайгаар мөрдөн байцаагчийг дагав. Охиноо хаяад явж болохгүй байсан ч дэлгэрийг баригдуулахгүй байх нь чухал байлаа. Мөрдөн байцаагч урагш харан явж байснаа гинэт эргэж харан таг дooгүй зогсох дэлгэрт ойртон ирэв. "Амрыг ирээ. Та ингэхэд энэ гэр бүлийн юу нөлөө?"
Би би хохирогчийн найз залуу байгаамаа. Ойлголоо. Та биеийн байцаалтаа шалгуулна. Дэлгэр салгалан түүнд төрөвчөө өглөө. Мөрдөгч магш нухацтайгаар ажиглаж байснаа түүн рүү нүдэн анилгон. Та энэ хэргийн үеэр хаана юу хийж байсан бэ? Химэн асуухан тэр. Дэлгэрийн хөлсөнд бурцаан юу гэж хэлэхээ мэдэхгүй сандрав. Буруу үгнийг л хэлэх юм бол би баригдана. Баригдчихл болохгүй. Яах вэ? Химэн бодож өөрлөө нь итгэлгүйхэн харах мөрдөгч рүү гүлэлзэв. Хүргэн маань манайд цуг байсан. Химэн гинэт хажуугаас нь Игшгэлэнгийн аав цочтол хэллээ. Хамт байсан бол яагаад цуг байгаагүй юм бэ? Тэд муудалчихсан байсан юм аа. Хүргэн маань нэвлэрэх гэж ирсэн байсан боловч охин маань өрөөнөөсөө гарахгүй байсан. Мөрдөгч Игшгэлэнгийн аав руу нэргээд ширүүхнээр. Тэгвэл танаа энэ хүргэн чинь яагаад таг дугуй зогсоод та өмнөөс нь яриад байгаа юм бэ? Хүргэн чи эсвэл хэлгүй юм уу? Ингэж зандарлаа. Надад их хэцүү байна. Та биднийг орхиод өгөөч. Гэж дэлгэр цагдаагийн нүрэлүнд харан орлов. Гэвч түүний энэ жүжиг бүтлгүүтжээ. Мөрдөгч түүнийг Игшгэлэнгийн аавтай зүг гавлаад цогцолмоог чарлуулан эмнэлгийн коридороор чирэн явж гарлаа. Дэлгэр энэ үед ингээд бүх зүйл өнгөрлөө хэмээн бодож ямар ч хамаагүй аргаар зогтох хүсэлтэй автав. Тэр ийш тийш харан яаж зогтох вэ? Хэмээн тарчилж байтал урд нь буу харагдав. Төвний урд алхах цагдаагийн бусанд гар буу зүлхтэй байлаа. Эгзгийг нь тааруулах юм бол бууг шүүрэн аваад цагдаа нарыг сүрдүүлэн зогтож болох юм. Түүний зүрх амаар нь гарах шахан цохиж байсан ч амьсгалаа дарж алхаагаа тоолон орилж хашгичсан буй цогцолмоог далимдуулан бууг авах гэж эгзгийг нь хүлээн алхана. Цогцолмаач бодсон ёсоор нөхрөө салгахаар цагдаа нараас зууран эмх замбраагүй байдлыг үүсгэн зууралдаж эхлэв. Дэлгэрийн хуруунд буунд хүрэхэд хэдхэн сантиметрийн зай үлджээ. Ахаа жаахан л химэн бодсоор дэлгэр буунд бараг хүрлээ. Хэрвээ тэр бууг авчих юм бол одоохондоо энэ цагдаа нараас мултарч чадахч улам гүн ангалд унах үлээ. Түүний толгойд хүнд дэглэмтэй шоронгийн хуйтан хан, төмөр тор, бас үлзэглэн араатнууд мэт ялтнууд нүдэнд нөсөгдөв. Хамгийн гол нь хайрт Игшгэлэндээ хүрч чадалгүй түүнээс холдох аимшигтай байв. Тэр дотроо би энэ бууг аваад яах вүлээ? Хаашаач суухдах юм? Амар тайван амьдарч чадах уу? Уулмал том хэрэгт унах өсөө. Ерөөсөө л хэрэггүй байна. Химэн бодож эмнэлгийн хаалгаар түлхүүлэн гарч гунигтай нүдээр цагдаагийн машин руу хаартал дотор нь нэгэн танил царай зурсхийв. Дэлгэр энэ царайг хараад хязгааргүй ихээр баярлалаа. Машины хаалга онгойж тэр хоёрыг машинд чихэн оруулсан мөрдөгч урд талын суудалд орж ирэн суугаад хажуудаа суух тэр хүнд хандан амрыг ирээдээ турандаа бид сэжигтнийг байцаахаар авч явахд бэлэн боллоо. Сайн байна. Энэ хоёрыг суулал. Юу л да хурандаа. Хэрвээ эзнийг нь олж чухал том хэрэг ил та миний тушаалыг сонсохгүй байна уу? Ойлголоо хурандаа. Гэхдээ яагаад? Миний хүмүүс энэ хэрэг дээр ажиллах болно. Таныг энэ ажлаас чөлөөлье. Гүйцэтгэе хурандаа. Гээд өнөөх мөрдөгч тэр хоёрын гавыг дургүйхэн тайллаа. Та хоёр одоо явж болно. Хүндрэл үүсгэсэн дуушлаарай. Та өөрөө явж болно дэслэгчээ. Химэн урд талаас нь өнөөх хурандаа шаардсан өнгө сар хийлж мөрдөгчж бушуухан машинаас буун цагдаа нараа дагуулan яваад өглөө. Өнөөхдөд хурандаа эргэн харав. Тэр түмээ байлаа. Өнгөрсөн шөнийн ядарч зүдэрсэн царай нь алга болж урдын залуухан царайлаг түмээ эргэн иржээ. Уудсан дуучлаараа дэлгэрээ. Би чамайг үүнийг чадна гэдгийг чи мэдчихвэсэ. Чи яг цагаа олж ирлээ. Би ингээд л өнгөрлөө гэж бодож байлаа. Үүнийг би харсан юм аа. Тэгээд л хүрдэрлээ. Чи яаж бүр ингэж ховсдог байна? Гайхмаар юм. Түмээгийн царайнд бараагаад буцаад хачин боллоо. Тэр дэлгэрт хандан намайг уучлаарай найз минь. Би Игшгэлэнг хамгаалж чадсангүй. Одоо яа гэхээ те чамд буруу байхгүй. Би л хажууд нь байх ёстой байсан. Гэтэ зүгээр те гэв. Танаа охин чинь эдгэрэх болтугай гэж түмээ Игшгэлэнгийн аавд хандан хэллээ. Тэр түмээг саяны чадвараас нь болоод гайхан харна. Чамд баярлалаа хөөмөн. Та хоёр араас ороод ирээрээ. Гээд Игшгэлэнгийн аав эмнэлэг рүү явж одлоо. Ингээд түмээ өчигдөр юу болсон талаар дэлгэрт ярьж өглөө. Түмээ машинаас буугаад буцан Игшгэлэнгийн гэрлүүн явж байлаа. Учир нь тэр яс цуснаас бүтсэн аимшигтай хараал биелэн босч ирээд
юу лүүгүй нэгэн гэр бүлийн толгойг залгих гээд байхаа нь мэдрэгджээ. Амжиж очихгүй бол тэр айл өнөр шөнөгдөж гарахгүй нь. Гисрэн хийсэн хараалыг дэлгэрээс холдуулан зайлуулж өөр дээрээ буулгаснаас түүний хүч чадал суларчээ. Хэрвээ дэлгэрт хараал нь буусан бол тэр үхтэл болох байв. Мөн тэр өөрийг нь хамгаалдаг бяцхан сахиусыг дэлгэрийн биед хэлэлгүй үлдээжээ. Насанд хүрсэн хүн шиг урт гар хөлтэй дөнгөж төрсөн нэраа хөөхөд мэт ад чөтгөр аль хэдийн түмээгийн хүзүүн дээр нь мордчхоод биеэр нь урт гар хөлөөрөө тас ороожээ. Чихэнд нь аимшигтай чангаар хашгиран уйлах ба түүнийг ганц түмээл сонсож бас төвчж чадах үлээ. Энэ хараалыг өөрөөд явах хүч чадал түүнд үлдсэнгүй. Гисрэн хийсэн энэ хараалыг зайлуулахад жалаас хэрэгтэй байв. Тэр хүчирхийлэгч танхай балмад этгээдүүдэд энэ хараалыг бэлгэхээр шийджээ. Иймэрхүү хараалыг хүртэх хэрэгтэй атгууснууд монголоор дүүрэн бөгөөд олон сайхан бүсгүйчүүд тэдний хайртай гэсэн үгэнд нь хууртаж амьдарч хаад эцэст нь дарамтлуулж задуулж хүүхдийг нь тээж төрүүлсэн ариун хөлөөрөөгээ хайр наргүй өшгчүүлж зохиулсаар эрүүл гэхэд эрхтэнгүй болж үр хүүхэд тэдэг саваа хүртэл ахуулдаг. Явлаа гэд очих газаргүй, хэллээ гэд хандах хүнгүй. Гарлаа гэд харахын эцэсгүй царайтай болохоор шорон мэт харанхуй хаалттай дөрвөн ханны дунд тэр хизээ ороод ирэх болоо гэсэн айдастай чичирж суусаар тэсэлгүй амиа хорлох эсвэл зангидсан нударганы хүчтэй цохилтыг даалгүй алаг нүдэндээ нулимстайгаар хойноо үлдэх үр хүүхдээ ширцээр хөөрхийлөлтэй гэгчин ам тавьдаг. Дараачийн хохирогч нь бяцхан хүүхдүүд байдаг. Даагвар, хагас үнчин, баг, өсвөр насны хүүхдүүд өөрсдийн золгүй хувь заяаны эрхээр инээж хөөрч явах насан дээрээ хүнд гомдгоо мэдэхгүй уйлж хашгичин, сэтгэл зүрэхгүй хойд эцэг их бэлгийн гаж доонтой ах トゥ нарын хаан гарт өрдөж золиос нь босоор замбуйлан хорвоогоос нисэн оддог нь харамсалтай. Өдөр бүр ийм хэрэг хэд-хэдээрээ гарч өдөр бүр хэн нэгний гар цуснд будагдаж цөөхөн хэдэн л олны чихэнд дуулдаж байна. Гэвч хүчирхийлэгчид эрх чөлөөтэй алхасаар. Учир нь Монгол улсад хүчирхийллийн эсрэг хууль үйлчилдэггүй. Яагаад хүчингүй болгосныг хэн ч мэдэхгүй. Магадгүй хүчингүй болгосон тэр хүн нь өөрөө бяцхан үрсээ тамлан тарчилгаж хан ижлээ зовоодог хайргас этгээд байхыг өгөөсгөх аргагүй. Түмээ тиймэрхүү этгээдүүдийг яс махнасаа үзэн яддаг ба харанхуй шөнөөр ангуучилдаг болсоор уджээ. Энэ бол түүний нууц юм. Игшгэлэнгийн нэг ширхэг ус байхад хангалттай. Ганцхан ус. Хэмээн бодсоор түмээ игшгэлэнгийн байрны цонхны дор очоод ухаан алдан унлаа. Яг энэ агшинд түүний сүнс биеэсээ хөөрөн гарч игшгэлэнгийн цонхоор яван орох ахуйд өнөөх чөтгөр олон арван сүүдэрмэт гар хөлөөрөө игшгэлэнг хүлчгээд нүдэрээ дамжуулан юу юугүй ухаан бодол оюун санаа бие мах бодийг нь цуслах гэж байх нь тэр. Түмээ хожимджээ. Намайг уучлаарай игшгэлэн минь. Үүнээс өөр чамайг аврах арга алгадаа. Түмээгийн сүнс игшгэлэн рүү нисч очоод нээлттэй байгаа хоёр нүдийг нь ухан авлаа. Түүнд өөр арга үнэхээр байсангүй. Цусандаа будагдсан игшгэлэн өвдөлтөө тэсэлгүй хашгиран босч ирээд галзуун мэт төвцөн орилж хашгичж байтал хаалганы цаанаас буун дуу дуулдав. Ад зэтгэр хэлэгнэн уурлаж хаалгаар орж ирсэн хэнийг ч бай амьдаар нэдгээр бие хураан суудал түмээгийн сүнс чөтгөрийг барин авч өөрийн чадвараа ашиглан эзнийхэн сүнс чөтгөр хоёрыг салгаад чөтгөрийг чирэн цонхоор нисэн гарав. Газарт бууж бидээ орсон түмээ өнөөх чөтгөрийг гүйж явсан золбин нохойн бие рүү шидэж орхилоо. Чөтгөр нохойн биед орхон тэр. Саяхан гаслан унсан нохой ардгал соёо аралзуулж чөтгөрийн улаан нүдэ эргэлдүүлсээр архиран түмээ рүү дайрахаар бие хурав. Одоо л чамайг алж болох нь гэж бодсоор түмээж нохойг алхаар бэлдэж байтал авраарай хаа гэж нус нулимстайгаа холилдон орилсоор 20 орчим настай хагас нүцгэн охин харанхуй булангаас гуйн гарч ирэхийг харлаа. Хойноос нь 30 орчим насны гартаа тонгор гатгсан танхаа этгээд харанхуй булангаас гарч ирээд өнөөх охиныг хөөж айсвэ. Түмээ хоромхон зур охиныг тэврэн болтож харин өнөөх танхаа этгээд өөдөөс нь өсрөн гарч ирсэн галзуун охин хурц соёонд сэглүүлэн яг л охин шиг орлох үедээ эмэгтэй хүнд гаргаж чаддаг эр бяр сүнс сүлдээ аль хэдийн гээжээ. Гэвч гартаа атгсан худгаараа нохойг амсгаа хураах хүртлээр бүлсээр байлаа. Тэр бүлсээр л байв. Нохой гаслах, хүнийг хашгирах хоёр аимшигт дуу сүлэлдэн холилдож игээл чөтгөр шулам дуулах мэд цус зарцаан байжээ. Цогцолмойг хараад гисрийн сүнс цонхоор нисэн алга боллоо.
Түүний сүнс их хотын харанхуй шөнийн тэнгэрт ниссээр гэртээ иртэл махан бие нь үлдсэн газраа байсангүй. Гайхаад өөрийнхөө биеийг хайж эхлэв. Тэр морилцсан явсаар гараажтаа ирээд өөрийнхөө цогцсыг олж харав. Сүнс нэгэнт уйлж чадахгүй болохоор нүднээс нь нулимс гарсангүй. Гэвч сэтгэл бие учир сая л өөрийнхөө өвчгснийг ухаарав. Амьд ахуйдаа хийж байгаа бүхнээ ухаан эргцүүлж бодох хугацаа түүнд даанч олдсонгүй. Амьд хүн аргатай гэдэг. Харин сүнс бол хүний дурсамжаа авч үлдсэн нэгэн хэсэг юм. Сүнсэнд арга гэж үгүй. Нэгэн төгсөн болохоор харамсах нь сүнсний хувьд ямар ч хэрэггүй зүйл билээ. Гэсэр үүнийг өгөж байж л ойлгосон нь харамсалтай. Саяхан өгөхөд хүрээгүй байгаа цогцос удахгүй муутхан дамжиггүй. Түүнийг тамад үе олон зовж шаналсан хүмүүсийн ус хонцон цүнснүүд баяртай наргүй хүлээж байгаа нь лавтай. Харанхуй гараашны шалан дороос тамийн элчүүд түүнийг авч явахаар аажмаар гарч ирлээ. Навчис хаясаар намар болж урт удаан хүйтэн өвөл ургалжсны эцэст өглөө шувууд жиргэж мод нахиалж эхлэв. Анхны бороо үүрээр ороход бяцхан шувууд баярлан жиргхэн таатай. Хаврын чимээ сонсогдож хаврын үнэр үнэртэн. Энэ үнэр ихшгэлэнд таалагдж байв. Гэвч тэр юу ч харахгүй байгаа нь уйтгартай. Хэдэн сарын турш ухаангүй байсны хувьд өдийн цагаар эмнэлгийн гадаа шуудын жиргэхийг сонсож нарны туяг биен дээрээ тусахыг мэдэрч суух нь үнэхээр таатай юм. Сайн уу? Хэн бэ? Түүнийг хэн нэгэн хүн хүчтэй гэгч нараас нь тэврэн авлаа. Танил үнэр үнэртэж мөрөн нойд оргих мэдрэгдэв. Нулимс гарах нүдгүйж ихшгэлэн баярлсандаа мэгшин. Ингээд ахин ухаан алдав. Тэр эмнэлгийн өрөөндөө гинэт сэрлээ. Цон хонгорхоо агаад хүүтийн салхи хүнжлийг нь жиндүүлж аимшигтаа даарч буйгаа мэдрэв. Дахин харанхуй орчин өөрийг нь бүчин авч хэн нэгэн энэ өрөөнд түүнтэй цуг байгааг мэдэх үнэхээр таагүй байлаа. Сайхан уу охин минь гэсэн нурууны ус босгон хоолой орон дороос нь сонсогдоход хүнжлөөсөө тасууран хөвцээр ихшгэлэн ахин ухаан алдав. Шүн бүр хар дарж харин өдөр бүр хэн нэгэн түүнийг тэврэх агшинд ухаан алдах энэ зүүдний ертөнцийг тэр өөрийн амьдралаа хэмээн бодож зүүдэн дотроо амьдарсаар уджээ. Харин одоо тэр жинхнээсээ сэрж буйгаа мэдрэв. Нүдэн болттой хэвээр ба эмч нар ийш тийш гуйлтын сандарч баярлсан хоолой дуулна. Ааж ухаан охин минь битгий хөдөл зүгээр л хэвт гэсэн эмэгтэй эмчийн зөөлөн хоолой хаа нэгтээс хэлв. Эмчээ, энэ жинхэнэ амьдрал мөн үү? Тийм ээ охин минь, чи удахгүй харах болно. Би сохор шүү дээ. Яаж гарч чадах вүлээ? Дахин эмчийн дуу гарсангүй. Өөрөө нам хүн болов. Игшгэлэн одоо байгаагаа зүүд эсвэл амьдрал эсгэд эргэлзэн гуниглаж хэвттэл хөлийн чимээ гарч 3-4 хүн орж ирлээ. Охин минь айж уухан өндөө. Битгий хурдан хөдлөөрэй. Зөв, багаар. Зүйтэй. Одоо битгий хөдлөөрэй. Эмчин нүднийх нь боолтыг тайж эхэллээ. Тэр ямар ч боолтгүй болсноо мэдрэв. Игшгэлэн одоо эмчийн юу гэж хэлхийг догдлон хүлээсээр. Охин минь ааж уухан нүдэнэ. Хорвоо дэлхий үнэхээр гайхам сайхан бас аимшигтай билээ. Бид нэг талаараа оюун ухаанд зүрх сэтгэлтэй хүмүүс боловч нөгөө талаараа үргэлж алдаж байдаг гэнэн санаанд оромгүй зүйлс хийж явдаг араатнууд юм. Бид энэ хэцүү цаг үед нэг нэгэндээ тус болж хайрлаж, уучлж сурах хэрэгтэй. Сайн танаагүй хүнийхэн үгэнд яаран орох хэрэггүй. Ялангуяа залуухан охин минь нэг зүйлийг сана. Хинч сайхан аашилж, худал хэлж чаддаг юм. Эцэст нь бусдын үгээр амьдралаа заалгана гэдэг нүдэ анаад танихгүй хүнээр гэрээ заалгахтай ижил юм шүү. Тэр хүн өөрийг чинь хаашин ч аваачиж мэднэ. Игшгэлэн нүдэ нээхэд түүнийг хайртай хүмүүс нь хүрээлэн сууж байх болно. Гэвч тэр дунд ээж нь байхгүй нь харамсалтай. Тэр охиндоо нүдэ бэлгэлээд энэ хорвоогоос хальжээ. Нүглийн төлөөс болон эхийн хайр. За ингээд та бүхэндээ Бат сүхийн мөнх тэнгэр зохиолчийн бас нэгэн сайхан адал явдалтай сонирхолтой зохиолыг уншиж хүргэлээ. Зохиолоо унших эрхийг олгосон эрхэм зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Зохиолчийн цаашдын ажил үйлсэд нь өндрөө өндөр амжилтыг хүсэн өрөөё.
Эрхэм хүндэт сонсогчид та бүхэн маань бас намайг дэмжиж суваг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дарж, бичлэгүүд дээр маань лайк дарж сэтгэлдээ үлдээж намайг дэмжээрэй. Ингээд дараагийн сонирхолтой, адал явдалтай олон зохиолуудаараа уулзтлаа. Түр баяртай.